Оо яа. Яна. Энийг завхаж. Тогтам өглөө тогтамтай юм. Тийм. Яагаад өөрөөр манай зовлон хинти чигэндээс та. За усын дуу ингэ хаач тий хаач. Яг чи лоёг чи усын дуу хаач. За. За хэрэг залбирал их ба тий. За тэгээд хамшигтай хартай эзэн минь аяарыг бидний дэрэн сайхан шинэ өдрийг өгсөн баярлалаа эзэн минь. Амен. Энэ өдрөөс таны үгийг би бас түр сэтгэлдээ хүлээж авах. Тэр ивэлийг та бидэнд өгөөсөн минь. Амен. Өнөөдөр үг сайн хүчин дээр унаад 30 60 100 дахин ороод чаддгийн адил. Таны үг бас бидний зүрх сэтгэлд үнээр суулгагдаж, сэтгэлд сийлэгдэж. Өнөөдөр бидний амьдралд бас үр жимсээ өгөхийн төлөө бид залбирч байна аахан минь. Бид бас сонссон тэр үг болгоныг эзэн бас өнөөдөр амьдрал үүс болгож, гэрчлэл болгож эзэн минь үүсээр бас харуулахыг хүсэж та бидний удирдах та бидний бас өрөөж өгөөрэй эзэн минь. Бид өнөөдөр мартангуй сонсогч бас харин хэрэгжүүлэгч байхыг хүсэж байна эзэн минь. Та өрөөж өгөөрэй. Харин эзэн минь тэгээс бид өнгөрсөн өдрүүдэд бид бас хэл ярианы талаар үзэж байгаа эзэн минь. Өнөөдөр хүний хэл яриа гэдэг ямар чухал. Өнөөдөр бурхны дээр анхаарлын төвд байгаа. Бурхны дээр анхааран сонсдог тэр чухал зүйл болохыг бас бид илүү ойлгож байна эзэн минь. Өнөөдрийн үгээр дамжуулаад та бас өөрийн үгийн нууцуудыг та бидний илчилж та бидний сүн сэтгэлд бас ойлголт ухаарл тэр мэрэгүү ухааны үгээр эзэн минь. Таны зүрх сэтгэлийг ойлгож чадхаар таны үгийг ойлгож чадхаар та биднийг нээж өгөөрэй эзэн минь. Бидний дээр цаafаа тэмрийг байлгаж өгөөрэй эзэн минь. Ивэл ерөөлөө асгаж өгөөрэй эзэн минь. Тэгээд бүх алдар нь таны ариун оршихуураа уцаж танд итгэж найдаж байгаа таны хайрлагдсан хүүхдүүдийн дээр эзэн таны ивэл ерөөл нэгүсэл амар тайван нь бэлхэн дүүрэн байх болтугай. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Халелуя. Амен. За тэгээд өнгөрсөн өдрүүдэд бид нэг хэл ярианы талаар ингээ хичээл хийсэн. Тэгээд яг нь хүний хэл яриа гэдэг бол ерөөсөн аюу маш чухал одоо тийм маш чухал талбар. Одоо бид нар юу гэдэг хэл яриаг хүн гэдэг оршуугаас энэ хэл яриа гэдэг зүйлийг санаж ерөөсөө болохгүй. Хүн байгаа юм чинь хүний хэл яриа харилцаа гэдэг зүйл ингээ байна. Тэгэхээр хэл ярианы тал дээр нь Библи бол ер нь маш их олон ишлэл ярьсан байна. Одоо бүх ер нь аль ч номыг уншсан дандаа хэл яриад холбоотой асуудал гарч ирж байна. Нэг бол одоо хүний үед яарн ярих, төрөгдөн ярих, бодлогогүй ярих ч гэдэг юм. Одоо жишээлбэл Давид хаан дээр нэг илч ирж байгаа. Нэг нь болохоор сайн мэдээ авчирч байгаа. Нэг нь болохоор ингээд муу мэдээ авчирч байгаа. Тэгэхээр муу мэдээг ч гэсэн тэр илч ингээд сайнаар хэлж байгаа байхгүй. Гэтэл тэр нөгөө илч нь болохоор шууд ингээд одоо юу гэдэг тэр балт зүйл хийлэн гэдэг шиг одоо хамаагүй гэж ярьснараа тэр хүртэл одоо өөрийнхөө амийг хүртэл амьд хүрч. Тэр хэл яриа гэдэг бол ерөөс ингээд юмыг ингэж одоо ярихдаа бид нар маш одоо юу гэдэг одоо болгоомжтой бодлоготой ингэж ярихгүй бол хэл яриа өөрөө ядгүй одоо хүний амьдралыг хүртэл баг ингэж тий маш хэцүү болгодог. Хүний одоо сэтгэл санаа хүртэл маш хэцүү болгодог. Монголчууд хэлдэг шүү дээ тий нэг урмын хонхоор ууцын хоолч гэдэг юм уу эсвэл сэтгэлийн шарах одоо тий андиггүй маш удаан андаг гэх тий. Үг бол маш хүчтэй байгаа тий. Үгээр хүнийг өхүүлж болдог, амьдруулж болдог гэж хэлдэг тий. Тэгэхээр энэ үг гэдэг зүйл бол ингээд аман дотор байхдаа одоо амнаас гараагүй байхдаа үг бол миний эзэмшлиг болно, минийх болно. Амнаас гарангууд тэр минийх биш болчих. Хүнийх болчих жоох. Тэр одоо хүний эзэмшлэг одоо явчих гэсэн үг байхгүй. Тэр хүнийх болчих гэсэн. Тэгэхээр бидний үед одоо нэг яарна гэх тий одоо чи гэж шигсэн бас техник аюултай байхгүй. Тэгэхээр бид нэг явах тусам бас ингээд хүн ингээд юу гэдэг энэ суралцж ингээд
ер нь бол нэг тийм ингэж хэлээд хэрэггүй юм байна. Тэгж хэлээд хэрэггүй юм байна. Заримдаа ингэж жоохон ингэ тийм зогсгүй үгээрээ хэлэх үед ч гэсэн эсвэл тийм зогсгүй одоо тэр зүйл тэгээд ховж ив яах ч юм уу. Эсвэл одоо юу гэдгийг тэр хин нэгэн хүнийг одоо шоглох ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг жоохон онгорох шиг юм уу тий. Өөрийгөө бардам болгож ярих ч юм уу. Инх үед тэр ингээ бурхны өмнө тийм тааламжтай биш байгаа ингээд өөрийнхөө сүнсэнд одоо ингээ өөрийнхөө мэдэрч. Тэр үед болохоор энэ бас эзний бас таалдаггүй зүйл юм байна да. гэж ингэ бодож байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээд өнгөрсөн өдрүүд ч гэсэн ингээд ер нь маш олон бас жишээнүүдийг ярьсан тийм. Тэр одоо жишээлбэл Ирихо хотын юу тэр Израилийн хүүхдүүд Канаан газарт орохдоо тэр Анакчууд гэдэг маш том хүмүүс байна. Тэр Канаан газарт байгаа тэр нүцгийн уугууд ирэлдэн маш тийм том биетэй, үлэмж том биетэй хүмүүс байна. Тэгээ нэг 12 элчигээ уулаад нэг тэр газрыг хамдуулж байгаа шүү дээ. Энэ газрыг хамдаад ирэхээр явуулсан чинь 10 хүн болохоор маш идэвхгүй мэдээ авчиж байгаа. Юу гэж хэлж байгаа гэхээр энэ газар бас үр жимс нь болон сайхан бид нар даанч энэ газрын хүмүүс нь маш хүчтэй том биетэй одоо бидрийг баг үнэхээр бид нар хажууд нь бол зарцаа шиг жижиг юм байна. Бид нар яаж дийлэхгүй юм бэ? Бид бол яалагд баг очиод бид нар амиа алдах юм байна. Болив гэж хэлж байна. Эзэн болохоор юу гэж хэлсэгээр энэ Канаануудыг би та нарт өгнө гэдээ амласан баг. Эзэн амлаж байгаа баг. Би та нарт өгнө энэ газрыг. Тэгсэн чинь Калеб Йошуа гэдэг хоёр хүн болохоор юу гэж хэлжээгээр бид нар энэ газрын үр жимс нь энэ байна гэдэг. Бүр жим маш их жимсийг авч чинь. Тэгээд энэ газрыг бид нар аав. Ийм гоё газрыг бид нар авах ёстой гэж хэлж байгаа. Тэгээд маш ийм ихтгэлтэй үг ярьж байна. Эхлээд тэр 10 хүн ингээд идэхгүй ярьж байна. Тэгсэн чинь ард түмэн бүр ингээд маш гашуулж байгаа байхгүй. Одоо бид нар оч. Тэгээ одоо бид нар яах вэ? Нэгэн дийшээ зориод ирсэн байтал. Одоо бид нар ингээд энэ нутгууд орох ёстой. Гэтэл бид нар ороод алдах юм бол одоо бид нар юу болох юм ингээд уулж гашуулж байгаа. Тэгээд ингээд ард түмэн ингээд маш хэцүү байдалтай ингээд хямраа байж идэл нөгөө Калеб Йошуа хоёр ирж байгаа. Тэр хоёр ирээд үр жимсийг авч харуулад харин ч бид нар та нар ингэж болохгүй. Тэр нөгөө 10 бусад хүмүүстэй хэлж байгаа. Та нар энэ ард түмний зүрхийг мохоож болохгүй. Та нар тийм юунд бурханд итгэлгүй байна. Бурхан бидэнд энэ газрыг амласан шүү дээ. Харин тийм учраас бид нар энэ газрыг өнөхөр эзэлж авна гэж ингэж итгэлтэй үг ярьж байгаа. Тэр юу ярьсан гэхээр өнгөрсөн лоонд бид нар бас ярьсан түрүүчийн 2-7 хоногийн ярьсан зүйл байна. Хүний зүрхэнд юу байгаагаараа хүн ярина гэж хэлж байгаа байна. Тэр хүний зүрхэнд итгэлгүй байдлаа үл яах вэ? Тэр итгэлгүй байдлаа ярьж байгаа. Хүний зүрхэнд итгэл байх юм бол тэр итгэлээр ярьж байгаа. Итгэлтэй ярьж шít. Бас хүний зүрх нь муу байх юм бол яах вэ? Тэр муу үр жимс гарна гэж хэлж байгаа. Зүрх нь сайн байх юм бол сайн үр жимс гарна. Тэгээ нэг сайн мод нь сайн үр жимс гарна. Муу мод нь яах вэ? Муу үр жимсээ гаргана гэж хэлж байгаа. Тэгээд бид нар ингээд энэ муу мод сайн модны талаар ярих юм бол бид нар одоо сайн мэдээ ярих болчихж байгаа байхгүй. Эзэнд итгээгүй хүмүүс ямар мод байдаг вүлээ? Хүмүүсийн зүрх нь муу мод. Яг үүндээ эзэнд итгээгүй хүн бүрийн зүрх ямар байх нь вэ? Муу мод. Модны хувьд бол тэр үр жимс гаргахтаа бол тийм сайн үр жимсээ гаргаж чадахгүй гэсэн үг. Тэр ямар хүний зүрх нь сайн үр жимсээ гаргаж ирэхээр эзэнд итгээд сүнсээр дахин төрсөн юм байна. Ариун сүнсийг бүлээг авсан. Тэр хүнээс ямар үр жимс гарч ирэхээр хүссэн үсээгүй тэр хүний дотор шийд дуусна тийм итгэлээр авч байгаа байхгүй. Итгэлээр авч байгаа гэсэн үг. Ариун сүнсээс дахин төрчихийг яг шүү дээ. Тэр чинь юу гэхээр сайн мэдээнд би итгээд явж шít одоо нэгсэн. Сайн мэдээ хүлээж аваад өдөр болгоно би гэдэг хүн Иесус таамд одоо миний хуучин хүн бол өгсөн учраас хүчингү болсон учраас би яг өөрийнхөө чадвараар би амьдрах ёсгүй юм байна. Одоо би гэдэг хүн бол ерөөсөө ингээд хүчингү ачаад байгаа юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй. Энэ чинь сайн мэдэн шүү дээ. Яг шууд маш товчхон сайн мэдээг товчхон хэлэх юм бол таны бүх нүгэл уучлагдсан. Таны хуучин нүгэл гэдэг хүн яасан бэ? Хүчингү болсон. Таны пассворд яг хугацаа чинь дууссан гэсэн үг байна. Одоо миний гадаад газрууд хугацаа дуусчих юм би гişлэн Америк яваа. Солонгос яваа визэнд ороод ирэхгүй шүү дээ. Ороод тэнцэхгүй байхгүй яа. Хугацаа дууссан чинь.
Хилэг авах. Та энэ пассворд чинь хүчингүй болчихжээ. Таны пассворд. Эсвэл яг таны пассворд манай улсын хил рүү орох гэсэн чинь хар тамууд алдсан юм байна. Хүчингүйгээ таныг ингээд хүчингүү тооцчихжээ. Хар тамууд арчижээ. Тэгвэл яг тэр хүн хичнээн зүтгэж тэр улс руу орж чадах уу? Ямар ч боломжгүй. Тэгэхээр хүн өөрийнхөө чадлаараа хичнээн би сайн үр жимс гаргая гэж хичнээн хичээсэн ч тэр хүнээс яг тийм сайн үр жимс гарахгүй байна. Таны нэг л уучлагдсан гэдэг юм лээ. Уучлагдсан. Таны хуучин хүн яасан? Хүчингүү болсон гэж хэлж байна. Ром 6-гийн 6. Ром 6-гийн 6-ыг бол ах トゥ бүгдээрээ тав хүн цээжлээ. Бүрэгийн ишлэг. Ром 6-гийн 6. 6-гийн 5 6 хоёр ишлэг бол өөрөө хүн болгон цээжлэх хэрэгтэй. Итгэвч болгон цээжлэх хэрэгтэй гэсэн. Тэгээ 5 6 ишлэг. Энэ өөрөө сайн мэдээлэх нь яг голц хүмүүн байна. Сайн мэдээлэл бас маш чухал. Одоо энийг мэдэхгүй бол бид нар бас эргэлзэн гэсэн үг. Нэрээ би чи яалаа гэдэг ингээд эргэлз. Читгэр эргэлзүүд нь шүү дээ. Нөө сайн мэдээлэл. Тэгэхээр ингэж нэг өсөндөө хүн ингэж өөрийгөө яг ингэж хүчингүү болсон юм байна гэдгээ хүн ойлгосон үн л яг хөр одоо тэр хүн бурханд итгэж байгаа байхгүй. Өөр найдвар байхгүй шүү дээ. Өөрийнх нь найдаа явж исэн юм хүчингүү гэж хэлчихэж байгаа байхгүй. Сайн эзэн дээр ирсэн чинь. Чиний хуучин хүн үхсэн. Чиний хуучин хүн хүчингүү болсон. Нөгөө амьдарч исэн хүн баг болж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг хөр нөгөө шинээр амьдрахаас өөр байхгүй. Шинээр амьдрахын тулд нөгөө бурханд итгэж амьдрч гэж байгаа. Өдөр болгоно одоо яаж юм бурхны нэгүсэлд ингэж төвшиж өөрийгөө яаж юм нэг даруу болгоно гэдэг нь итгэж байгаа байхгүй. Эзэн минь ээ. Би бол нэгд хүчингүү болсон учраас өнөөдөр ч гэсэн та надад хэрэгтэй. Та надад тусалж өгөөч. Та намайг удирдах өгөөч. Та намайг дагуулж өгөөч. Та надад ингээд илчилж өгөөч, харуулж өгөөч. Энэ асуудлыг шийдэж өгөөч. Энэ яагаад юм бэ? Тэр яагаад юм бэ гэдэг. Одоо яг хөр тэр хүн бүх зүйл дээрээ эзэнд ингэж итгэж хэлж байгаа байхгүй. Бүх зүйл дээр эзэнд итгэдэг хүн болж байгаа. Тэр энэ бол үнэхээр ямар хүн бэ гэхээр сайн мод болсон юм байна. Одоо шин зүрхтэй болсон гэсэн үг. Шин сүнстэй болсон гэсэн үг. Тэгэхээр надад миний дотор итгэх үед надад юу өгч байгаа вэ? Бурхны ариун сүнс өгч байгаа. Ариун сүнс надад өгөгдсөн юм чинь би тэр ариун сүнсийг хүлээж аваад яг одоо тэр ариун сүнсээр амьдарч хэлж байгаа байхгүй. Ариун сүнсийг ажиллаанд оруулж шít. Яг л ариун сүнс та нарын ам болсон гэж хэлсэн шít. Тэ? Та нарын сүнс өөрөө сүнс бидэнд юу өгдөгсөн блэ? Ам өгдөг. Ариун сүнс өөрөө бидэнд ам өгдөг. Тэгэхээр өдөр бүхэн бид нар амьтай байхын тулд өдөр бүхэн ариун сүнсийг гуйж амьдрна гэсэн үг байна. Тэгээ тийм хүнээс яг хөр нөгөө дотор нь яг тэр хүний оршихуй бие дотор энэ майхан сүм дотор нь одоо хүний махан биеийг майхан сүм гэж байна шүү дээ. Энэ майхан сүм дотор нь тэр бурхны оршихуй буюу ариун сүнс орж ирэх үедээ тэр хүнээс яаж юм гэхэд нөгөө ариун сүнсний үүс гарч ирэх байхгүй. Үр жимс. Үүс гэж хэлэхгүй. Үр жимс гэж хэлнэ. Ариун сүнсний үр жимс танаас гарна. Нөгөө за ямар үр жимс байв вэ? Ариун сүнсний үр жимс гэвэл гадаа 5:22 дээр байна шүү дээ. Гадаа 5:22 дээр ариун сүнсний үр жимс нь хайр. Хамгийн дөрөв ямар үр жимс байгаа танаас? Хайр. Хайр гарна. Амар тайван. Амар хайр, баяр баясгал, амар тайван, твчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дүлгөөн зан, өөрийгөө захирах байдал гэсэн ийм 9 үр жимс гарч байгаа. Тэгэхээр ийм үр жимс яг ямар хүнээс гарч иж байгаа гэхээр энэ хүн яг тэр бурхны ариун сүнсний оршуугаар дүүрэн байгаа хүнээс энэ үр жимс гарч ирж байгаа. Тэгэхээр өдөр болгон бидний хийх ажил нь юу гэхээр нөгөө Мата номын 7-гийн 7 Мата номын 7-гийн 7 дээр үгж байгаа. Гу эр хай тогш тэр Тэнгэрлэг эцгээсээ гоохот тэр таамт илүү сайныг өгөх нь дамжиггүй. Лук 9-ийн 11 дээрээс хойш унших юм бол яг адилхан тийм. Гу эр хай тогш Тэнгэрлэг эцгээсээ гоохот тэр таамт ариун сүнсийг өгөхгүй гэж юу гэж хэлж байгаа. Тэгэхээр бидний өдөр болгон гоох ёстой зүйл юу байх нь? Ариун сүнс. Энэ ариун сүнсийг гууж яг ингэж өдөр болгон ингэж тэр ариун сүнсний хүч тусламжийг ингэж гууж
Яг эзний тэр оршуугаар ингэж дүүрэн байж эзэнд бууж өгчээж одоо яг тэр хүний дотор бууж өгнө гэдгийг яг үгээр угаасаа л хүн ойлгож байгаа байхгүй. Би нэгэнт хүчингүй бас учраас надад таал хэрэгтэй. Таны тусламж хэрэгтэй эзэн минь ээ. Ариун сүнсээ та надад туслаач гэж. Яг ингэж залбирч байгаа хүн бол маш зөв итгэж байгаа юм байна. Маш зөв итгэж байгаа юм байна. А тэгэхгүй ариун сүнсийг гоохгүй өөрийнхөө тий би чадахгүй байна. Би чадахгүй гэх юм бол энэ ямар итгэлтэй вэ гэхээр энэ буруу итгэдэг юм гэсэн үг байна. Уусаа бурхан юу гэж хэлсэн чи уусаа л чадахгүй. Бурханы хуулийг биелүүлж чадахгүй. Чи өөрөө бол одоо энэ хуулийг биелүүлж чадахгүй гэж хэлж байгаа. Нэг ч хуулийг биелүүлж чадахгүй. А гэтэл нь өөрийнхөө хүчинд найдаа би ингээд хуулийг биелүүлэх гэж бүрийг альсан ингээд тэрвчээл 1 хоног 2 хоног тэрвчээл 3 хоног дээр нь төс тэсэм хүн тэсвэр аах гэсэн үг. Тэгэхээр яаж ихээр өдөр бүхэн л яг зөвөр эзний нэгүсэл эзний ариун сүнсэнд өөрийгөө өргөн эзэн минь. Би бол өөрийнхөө явж чадахгүй учраас та надад хэрэгтэй та надад өнөөдөр яг та миний дотор та өөрөө дүүрч өгөөч ариун сүнсээ. Энэ хүн бол маш зөв итгэж байгаа. Одоо тийм хүн байна. Тэгээ энэ хүнээс бол яг нөгөө сайн үр жимс хүссэн үсээгүй гарна гэсэн үг. Нөгөө булгийн эхнээс цэнгэг ус гарна гэсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Одоо шиг булгийн ихийг очоод ингээд хүн ингээд гараараа ингээд хэвчээ дарсан ч цаанаас яг тэр цэнгэг булгийн ус яг ориглно шүү дээ. Гарын салаамаар ингээд аяндаа ориглно. Яг тэрнтэй адилхан энэ сайн мод болчихж байгаа байхгүй хүн одоо сайн мод шиг гэсэн үг байхгүй. Тэгвэл ийм сайн модноос сайн үр жимс яг аяндаа ургана гэж хэлж байна. Үргэлжлүүлээс уурлснаа. Тий. За тэгэл бид өнөөдөр бас үргэлжлүүлээд хэл ярианы хичээлийг үргэлжлүүлээд цаашаа явъя. Тэгэхээр ер нь хүний хэл ярианд нэг юм 6 ийм төрлийн эмгэг байна гэж хэлж байгаа. Одоо хүний хэл ярианд дээр 6 төрлийн эмгэг байна. За нэгдүгürt нь бодлогогүй үг гэж. Одоо нэгдүгээр эмгэг нь бодлогогүй үг. Хайхрамжгүй үг гэж. Хайхрамжгүй үг юу? Бодлогогүй үг юу? Хайхрамжгүй үг. Хайхрамжгүй хэлчихэж шүү дээ. За Матай 5:37. Аавд ишлүүдээ хараад байна тийм. Цэнгэр библ аа. Эндээс үү. За одоо шүү утсан дээр авч тийм. За Матай 5:37. За кэвчнаас. Харин үг чинь заавал заа, үгүй бол үгүй байна. Эдгээрээс цааш нь муугаас гарах юм. Тэгэхээр эзэн бидний үгийг ямар вэ гэж хэлж Заавал заа. Тий. Үгүй бол үгүй гэж хэлж. үгүй. Тий. Заавал заа бай. Үгүй бол үгүй бай. За бас Матай номын 12:36. дээр за дахиад ойч. Би танарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг өөрийнхөө төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. 37-ыг юм. Учир нь чи үгсээрээ зөвлөдөн мөн үгсээрээ яллагна гэв. Тэгэхээр би танарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг өөрийнхөө төлөө хүмүүс юуны өдөр гэж байна? Шүүлтийн өдөр буюу одоо Бурхны өмнө
одоо бид нэг шүүгдэх үедээ тэр үед тайлагна гэж хэлж байгаа. Бодлогогүй гэсэн үүрэг бодлоо тайлагна. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөн нь үгсээрээ яана гэж ялдагна. Үгсээрээ зөвтгөгдөн үгсээрээ ялдагна. Тэгэхээр нэг өсөнтөө одоо тэр хүний амнаас маш бодлоготой үг гарах юм бол яг тэр үг тэр хүн яг бодож хэлсэн учраас тэр шүүгдэхгүй, шүүлтэнд орохгүй гэсэн үг тийм. Одоо шил би үүдээ ингээд хин нэгэн хүнийг ингээд бодлогогүйгээр би ингээд тийм одоо гүтгээд ч юм уу тийм ингээд яарна ингээд би ингээд жоохон ингээд гүжирдчихий. Тэгсэн чинь тэр хүн ингээд маш хэцүү байдал орчлоо. Тэгвэл энэ бодлогогүй хэсэг үгнийхээ төлөө би хожим яах вэ? Энэ хариуцлага би үүрэх үү? Үүрэх болчих жоо. Шүүгдэх болж байгаа. Тэгэхээр магадгүй одоо бодлохгүй хэлнэ чинь ямар нэгэн учрыг нь олоогүй бодож юм тунгааж нарийн учрыг олоогүй мөртлөө чи тийм чи дандаа ингэдэг өөрийн хүслээр одоо юу гэдэг нэг хүнийг ингээд нэг буурдах шүү дээ. А эсвэл тэр хүний талаар буруу дүгнэл хийж байгаа байхгүй. Буруу дүгнэж гэсэн үг. Одоо юу гэдэг ямар нэг байдлаар тэр хүний талаар ингээд яг ойлгох юм бол тэр хүний талаар ингээд аюул тийм юу гэдэг өөр үг хэлмээр байгаа байхгүй уу. А гэтэл тэр хүний талаар эсвэл энэ ингэж үз тэр тэгэж үз гэдэг ингээд дотроо яг тийм байдлаар хандчих гэсэн байна. Тэгээ хэлчин гууд нэг хүн чи яг хөр маш хэцүү одоо тэр нэг үгнээс болоод ингээд шархлаа аюу хэцүү болоод гэтэл өөрөө болохоор яг нөгөө бодлохгүй хэлсэн үг байж мартсан. Тэр тухайн үедээ хэлээд хандчихсан. Тийм байдаг тийм амьдрал дээр яг тийм зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бодлохгүй үг гэдэг бол маш ийм одоо аюултай зүйл шийдэж байгаа байхгүй. Нэг ярих юм бол энэ бүрийн шилж. Бодлохгүй гэсэн үг бүрийнхээ төлөө гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ бол үг бүрийнхээ төлөө. Тэгэхээр нэг үг ч гэсэн бүр бидний ард нэгдэх болоод байгаа байхгүй. Тийм учраас яг бүр бид нар энэ одоо ийм бодлогогүйгээр бид нар ярьдаг бол яг энийг гимшиж орхих хэрэгтэй гэсэн үг байхгүй. Засах хэрэгтэй гэсэн үг. Энэ бол бидний одоо хүмүүсийн нэгдүгээр эмгэг одоо эмгэг гэж хэлж байгаа. За дотроо бодолтой дараа суурьтай байна шүү гэдэг хөгшүүл хэлдэг шүү дээ тийм. Нэг үг хэлсэн ч 7 хэмж нэг огтл. 7 хэмж нэг огтлоо гэж юу суухаар чи 7 удаа ингэ сайн тунгаанж болоод нэг удаа хийлээрэй гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр нэрээ энэ хүн тийм байна уу гэдгийг 7 удаа гэж ажиглаад за найз минь эсвэл анд минь ийм асуудал байна шүү. Гэт яг ингээд нэг огтлон гэж ингэ шиг байхгүй. Тэгвэл нэг одоо юу гэдэг хүний нэг жижигхэн суулгаадыг нь харчаал тий. Чи тийм ингээд хэлвэл тэр хүн нэрээ тийм үү? Үгүй шүү дээ. Тэр хүн чинь заримдаа тэр хүн чинь тийм биш байгаа шүү дээ. Ингээд жоо ядарсан байж болно, ямар ч байж болно. Магадгүй тэр хүнийг нэг удаагийн үйлдэл нь ч юм уу дүгнэхэд маш амаргүй байна. Тэр учраас ерөөсөө нэг юм яарандаар нь яг үг бас бий болохгүй. Бодлохгүй гэдэг бол ихэнхдээ юм бодоогүй шууд гарч байгаа юм байна. Шууд энэ сэтгэл мэдрэмжээ шууд гаргаж тавьж байгаа юм байна. Гэтэл энэ сэтгэл мэдрэмж гэдэг зүйл нь заримдаа гонигтай, заримдаа баяртай, заримдаа уурладаг, бухимддаг. Тэр бухимдал, уур тэр юм шууд ингэж гараад тавьж байгаа юм байна. Шууд гаргачих шээ. Багш минь сая бодлохгүй ясуу дуучлаа. Энэ дооцыг би ясуу. Юу ярьлаа би мартсан шүү дээ. Яагаад бодлохгүй юм шүү. За тэгэхээр зөв. Тэгэхээр бид нар ингээ бодлого бол маш чухал шүү. Бодлого бол ерөөсөө бидний хөл одоо хүн ингээ юу гэдэг олон хүн ингээ сууж. Тэгвэл би ингээ дотож байгаа муу болоод би бөөжмөр бай. Тэгвэл бодлохгүй ярьж ингүүл би одоо шууд нойд руу авах хэрэгтэй байна. Тэгээ дотор муухаад би дотор муухай. Тэгвэл би шууд ширээндээ бөөлж байгаа адил нь болж байгаа. Бодлохгүй ярих гэдэг. Бүгдийг шууд ингээд шууд одоо ингээд тэр хүн ингээд өөрийгөө жоохон төвчээд гэс нойд руу ороод ингээд магадгүй тэр нэгэ бөөлж хэвээр байтал шууд ингээд ширээн дээр бөөлжчихвэл ямар байх вэ? Тэгээд яг тэрнтэй төстэй. Одоо зүйл юм. Тэр бодлохгүй үг гэдэг нь ийм аюултай зүйл юм байна. Тийм учраас юу гэж хэлж байгааг бурхан бас нэг талаасаа та нар бас та нарын үг чинь 5:37 дээр та нарын үг нь өөрөө ямар байд гэж. За гэж хэлсэн бол яг уу. Яг тэр тодорхой байна гэсэн. Үгүй бол үгүй гэж ингэж хэлнэ гэсэн үг. Энэ өөрөө ингэж тий.
тэгэхээр энэс илүү ингэж одоо за үгүйгээс ингэж илүү ярих юм бол бас нүгэл болдог гэж хэлж байна. За тэгэхээр хамгийн нэгдүгээр зүйл нь юу байх вэ? Бодлогогүй үг байх нь. Бодлогогүй үг. Бодлогогүй 6 хамгийн Хоёрдугаар нь. За хоёрдугаар эмгэг нь олон үг гэж хэлж байгаа. Олон үг. Олон үг буюу одоо хит их ярих гэсэн үг. За хүмүүс ингэ суугаад явах уу? Хамаагүй сэдвэр ингээд бүтэн ингээд тий. Ингээд одоо гудамжинд хүмүүс ингэ суугаад нэг айл ингээд л орж яриад тэгснэ ус төрлөө орж хүмүүсийг муулаа. Эсвэл ингээд ийш хадмаа муулдаг ч юм уу эсвэл юу гэдгийг одоо хамаагүй тий. Ингээд ярих гэсэн үг. Ингээд хитрхи их ярих. Хитрхи одоо ингээд утгагүй хоосон зүйлийг их ярих гэж хэлж байна. Утгагүй хоосон зүйлийг их ярих. Тэгэхээр хит их ярих буюу хоосон зүйл их ярих. Одоо хүний амьдрал үр жимсгүй гэсэн үг. Үр жимсгүй зүйл. Тэгээд тий. Тэгэхээр энэ хит их ярих буюу одоо үр жимсгүй яриа. Тий. Тэгэхээр энэ зүйл бол одоо хэл ярианы хоёр дахь эмгэг нь энэ байна. За, номлогчийн үгс 5-1 1-2 уншил. энэ номлогчийн үгс чинь нэр нөгөө юм дээр байгаа шүү. Тий. Номлогчийн үгс гэдэг юм. Номлогчийн үгсийн 5-1 1-2 уншил. За энэс юу хийж чинь номлогчийн үгсийг Бурхны өргөө рүү явахдаа чи алхмаа хянахтуу. Монголын тахил өргөснөөс ойртон очоод чагнаснын дээр. Учир нь хүмүүн буруу үйлээс хэрхэн хөндийхөө ойлгохгүй ажээ. Тавын нэг хоёр. Хний өргөө гэдэг. Тий. Бурхны өргөө рүү явахдаа чи алхмаа хянахтуу. Тэгээ Монголын тахил өргөснөөс ойртон очоод чагнаснын дээр гэж хэлж. Энд нь буруу үйл Тэр Монголын тахил өргөн гэдэг нь болохоор хүн ингээд буруу ярих, буруу хийх. Энэ өөрөө Монголын тахил өргөж байгаатай адилхан гэж хэлж байна. Тэгэхээр эхлээд яа гэж байна? Ойртон шашаад чагна гэж хэлж байгаа байна. Чагна гэдэг нь болохоор энэ Бурхны үгнээс ингээд суралцаараа гэж хэлээ. Энэ мэрэгүү ухааны Бурхны үгнээс ингээд ойрч очоод ингээд чагнараа гэж хэлж байгаа байна. Сайн сонсоод ингэж болохгүй юм байна, тэгж болохгүй юм байна гэдгийг ойлгож ээж дараа нь явах вөхөр тэр үг яриагаач тэр тахил өргөсөн ч тэр дараа нь өргөнөө гэж хэлж байгаа байна. Тэгэхгүй ингээд мэдхгүйгээр ингээд хамаагүй ярих тий хамаагүй ингээд ярих одоо тий буруу ингээд хийх юм бол энэ өөр маш хорох өгөхөлтэй гэж хэлж байгаа. Тэгээд бас дээрээс нь явах вөхөр ийм маш одоо юу гэдэг нэг хамаа замбраагүй юм их олон яриа нь өөрөө нүгэл ихтвэл үг ихтвэл нүгэл зайшгүй гэж хэлж байгаа. Үг ихтэх юм бол нүгэл зайшгүй гэж хэлж байгаа. Сургаалт үгс 5-3. Сургаалт үгс 5-3. Зүгийн боловсруулж тосноос ч илүү зөөлөн ярьдагч хожим тэрэн шарж мэд хашгүй аваад хоёр талтай эртээ идтэй хурц ажгүй. За энэ ишлэн биш үү? Өө ишлэн. За яг гоо. Тэгээ бас хэл яриад байгаа ишлэн юм тий. Сургаалт үгс 10-19-ийг нэг авчих. Сургаалт үгс 10-19. За 10-19 гэж. Аа тий.
Үг болж Наач 4 оных байна уу? 4 оных байна чинь. Тэр Наанс уншиж. За үг болсоход алдаа зайлшгүй. Үг болсоход алдаа зайлшгүй. Хэрсэн ухаантай хилээ захирна. За. Зөвхтийн хил цэвэр мөнгө, буруудын зүрх үн цэнгөл. Заавсан. 18 дээр нөхөр худалч урууд үзээ ядалтай нуусан мулуу хүн базаахгүй үг тараах. 18 19 20 гурван гэж тэмдэглэл авчлаа хүмүүс. Хараад тий. За гол иш нь болохоор 19 байна. Үг оширход гэмт үйлдэл зайлшгүй, нүгэл зайлшгүй гэж хэлж шээ. Хүний үг яриа ингэ оширх юм бол заавал нүгэл их болдог гэнэ. Нүгэл өөр ирэхгүй бүр ингэ нүгэл их болдог. Хилээ захирдаг хүн энэ дээр бас хэрсүүгээс зайлбаргүй гэж орчуулсан байна. Наа чи юу гэж вэ? 4 оны их тэр. Хилээ захирдаг хүн нь том дээр 19 дээр. 19 дээр. За үг болсоход алдаа зайлшгүй. Хэрсэн ухаантай хилээ захирна. Хэрсүү хүн болохоор хилээ захирдаг. Наа чи бол илүү зөв орчуулга байна. Энэ бол гэж ойлгомж байна. Тэр 4 оны орчуулга илүү ойлгомжтой тайлбарсан байна гэсэн үг. Тэгэхээр хэрсүү хүн бол хилээ захирдаг гэж шүү дээ. Өөрийнхөө хилийг захирдаг. Хэрсүү биш хүн болохоор яг хамаа намайг ингээд уустагаад бүр ингээд зогсохгүй ярьдаг гэсэн үг байна. Тэгэхээр бидний үг ямар бай гэж хэлж байгаа юм бурхан цөөхөн бай гэж хэлж байгаа. Цөөхөн бай. Өсө товчондоо за үгүй. Болоо. Ер нь ингээд нэг тийм олон үг хэрэггүй гэж хэлж байгаа. Тэг за үгүй. Тэгэхээр бид нар ингээд ийм тэгэхээр энэ яриаг бол бид нар ингээд юу гэдэг нэг энэ дэлхийн хүмүүстэй харилцаж чадтаа маш боломжлох гэсэн үг байхгүй. Итгэж ахлуустай ч гэсэн бид нар бас ярихтаа бас ингээд нэг тийм янз янзын ховж өврөө орж ярих ч юм уу, хитрхи их ярих ч юм уу тийм ингээд нэг юм дими хоосон яриа байдаг шүү дээ. Тэгээд дараа нэг тэгж маш их ингээд хинийг мөний талаар ч юм уу ярьчаа дараа нэг тэр сүнс ингээд хавгуурхдаг. Тэр яаж ихээр тэр дотор байгаа ивэлээ алдаж байгаа байхгүй. Нэгс ариун сүнс оршихуг алдаж байгаа гэсэн үг. Тэр гим үйл хийснээр. Тийм учраас та нар ингээд ямар нэгэн байдлаар тэр үгийг шис ингээд тийм тодорхой үнэхээр одоо ярих зүйл бол эзэн дотор үнэхээр ярих зүйл хэлэхэр зүйл ярилцчаад байхгүй бол ингээд заавал ингээд юм ярих гэдэг ч бас хэрэггүй зарим үед бол тийм. Зарим нь яг мэдээж бид нар нэг үгтэй амарч байгаа чөлөө цах үедээ бид нар бас бие биенээ босон байгууллагын төлөв ярьдаг шүү дээ тийм. Тэгэхээр бидний зорилго бол өөр шүү дээ. Тэр хүний талаар ингээд бид нар сонслоо тэгээд дараа нь эргээ явах үгээр тэр тусламж болох үгийг л бид нар хийж өгнө тийм. Тэгэхээр энэ бол бас нэг талтай бас одоо бурхны хүсэг одоо шинэ би ингээд хин нэг үнийг одоо би дуугийн чинь талаар би ингээд сонслоо гэвэл би энэ хүний талаар яриаг би ховж болгох ч юм уу янз бүрийн байдлаар энэ хүний яриаг ингээд дэнс бол дими яриа бол хаяхгүй гэсэн үг. Эргээд энэ ихчэд ийм асуудал байгаа юм байна. Энэ зүйлээр болохгүй байгаа юм байна. Ингээд эргээд ихчэд би тусламжтайгаар ихчээ ингэж та хандаарай. Ингээрэ тэгэрэ гэдэг аль болох одоо өөрийнх нь амьдралд бас үр жимс тэр сайн үр жимс гаргахын төлөө ятгаж өгнө, хэлж өгнө гэсэн үг. За тэгээд энэ ном юун дээр байгаа? Одоо та нарын амнаас гарч байгаа үг нь Эфес ном дээр байгаа. Тэг үргэлжлэр нэгүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт бай гэж хэлж. Та нарын амнаас гарч байгаа үг нь за Эфес Хорис дээр. За 29-ийг их уншиж байгаа. 4 29 шүү. Эфес 4 29. Анаас чинь ямар ч ядарсан үг гарах. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож байгаа хүнд нэгүсэл өгнө. Бурхны ариун сүнсийг бүү гашуудвал зорилтын өдрийн төлөө та нар түгээр тамгуулсан юм шүү. За. Тэгэхээр амнаас чинь ямар ч ялзарсан үг битээ гарах гэж хэлж байна. Ялзарсан үг гэдэг нь болохоор гим нүгэлтэй холбоотой тийм гим нүгэл. Тийм үг бүү гарах. Харин хэрэгтэй үед нь яг бусдыг босгон байгуулахын тулд тусдаа үгийг л хэлж байна. Тусдаа үг гэл.
Тэгвэл энэ нь сонсож байгаа хүнд юу өгнө гэж байна? Нэгүслийг өгнө гэж. Сонсож байгаа хүнд тийм гоё нэгүсэл амар тайвныг өгнө гэсэн. За энийг хэлж. За. За 3-дугаарт нь. 3-дугаарт нь бидний хэлээр энэ дээр ямар нэг тийм одоо гажууд байна. За 2-дугаар нь болохоор юу байх нь вэ тийм? Хитрхи их олон үг ярих юм бол нүгэл зайлшгүй байд юм байна. Тийм учраас одоо дими хоос үг хитрхи их ярьж болохгүй гэсэн үг. Ян янзын тийм. Тийм одоо утгагүй хоос үг их ярих хэрэггүй гэсэн. 3-дугаарт нь болохоор ховж ив гэж хэлж байна. Хүний хэлээр энэ дээр байдаг. Бас нэг эмгэг бол юу байх нь ховж ив. За ховж ив гэдэг чинь ер нь юу гэсэн үг вэ? Одоо тийм хүнд тусдаа үг биш гэсэн үг. Ховж ив гэдэг нь одоо тэр үг ховж ив гэдэг ховж ив бол нэгсээ хүний амьдралыг ямар ч хүний амьдралыг босгон байгуулдаг гэсэн үг. Зүгээр л энэ хүний сул талыг энд нэг сул хүнд хийлээд орохдаг гэсэн үг, хайдаг гэсэн үг. Тэр хүнд өөрт нь эргээд та энэ дээр ингэж босгон байгуулалтаар явахгүйгээр эндээс өөрийнх нь сул талыг нь сонсоод энэ болохгүй байх, тэр нь болохгүй гэдэг ийм сул талыг нь сонсчоод тэр хүнд очиж энэ хүн ийм байлаа, тэр хүн тийм байлаа, энэ ингэдэм байлаа, тэр тэгдэм байлаа гэдэг ингээд яриад орхон гэсэн үг. Орхиж байгаа ийм яриа. Одоо энэ гэсэндээ ямар ч үр жимсгүй яриа. Энэ уу яриа нь өөрөө ховж. Тэгээ зарим хүмүүс болохоор янз янзын тийм одоо юу гэдэг нэг юм янз янзын тийм юу түүх зохиож ярьдаг шүү дээ. Зохиож ярьдаг шүү дээ. Тэгээд за Левит номны 19:16 дээр. Орхон ховж. Арав дээр нь үжигээр ард олонныхоо дунд хов зөөж бүү яваа. 19 Левит 19:16 дээр юу гэж ард олонныхоо дунд хов зөөж бүү яв. Хөршийнхөө амь цусны эсрэг нь бүү зогс. Би бол эзэн юм аа гэсэн. Энэ хов нөөрөөд нөхөр тэр хөршийн болохоор амийн эсрэг байдаг гэж хэлж байгаа. Амь цусны эсрэг. Одоо хов зөөх юм бол яг хүмүүсийн хооронд нь хагаралдуулна. Хов нөөрөө хүмүүсийг яг нэг нэгнийх нь эсрэг болгодог. Бие биенийх нь эсрэг болгочдөг. Одоо энэ ши. Одоо юу гэдэг? Энэ ус тэр хов гэж одоо юу гэдэг? Хин нэгэн хүний талаар бас яг ингээд нэг үннийг нь мэдхгүйгээр хэлхийг хэлж байгаа байхгүй. За магадгүй одоо юу гэдэг жишээлбэл надад нэг асуудал байвал тэр асуудлыг ингээд үнэхээр асуудал байх юм бол яг ах トゥ угийн үед магадгүй бачиргал ч юм уу тийм батартайгаа нэг ийм асуудал байна та энэ дээр байх ингээд анхаараа гэдэг ингээд яг өөрт нь хэлнэ гэсэн үг байхгүй. Энэ тэгвэл хов болох уу? Болохгүй. Харин миний талаах яриаг надад хэлэхгүйгээр ийшээ нэг хүнд хэлээд тийшээ нэг хүнд хэлвэл энэ юу болох вэ? Хов болно гэсэн үг. Тэгээ энэ өөрөө тийм үр жимстэй биш гэсэн үг байхгүй юу? Үр дүнтэй биш болно гэсэн үг. Тийм учраас нэг энэ яг хов гэж юу вэ гэдгийг бас ойлгох гэсэн үг. Юм яагаад үг яагаад хов болдог вэ гэж бас ойлгох гэсэн үг. Тэр хин нэгэн хүнийг ингээд юу гэдэг нэг яг байгаагаас нь бүр доош нь болгох. Одоо байгаагаас нь бүр ингээд доош нь болгох.
одоо нэг удаагийн үйлчлэг нь яг уу энэ угаасаа ийм дандаа ингэдэг. Ингүүл яг уу энэ өөрөө яаж юм хов болж байгаа. Ховж болж. Гэтэл нөгөө хүн яг тухайн үед нь тэр хүн магадгүй жоо ядарсан болоод тусалж чадаагүй байж болно. Тэгвэл энэ наад ерөөсөө юм дгүй маа. Энэ угаасаа өөрийгөө боддог ч гэдэм үү. Ингээд яриул яг уу буруу болно шүү дээ. Тэгээд бид нар ингээд нэг аливаа зүйлийг нөгөө ингээд ярихдаа яг л маш боломжтой нөгөө ингэж одоо тийм. Бас би хэн хэлж яг айгүй чухал. Тэгэхээр тухайн магадгүй тухайн хүнд нь хэрвээ хэлэх зүйл байгаа бол тухайн хүнд нь өөрт нь шууд хэлүүлэх гэсэн байна. Өөрт нь шууд хэлүүлэх. Тэгэхгүй тэр хүний талах яриа ингээ баг 10 хүнд очсныхаа дараа 10 дахь хүнээс нь өөр төр нэрвэл тэр үг ямар их явчих. Ямар их ингэж хор тархав. Бараг тэр 10 хүний дотор тэр 10 хүнийг нэг хүний эсрэг болгож тавьж байгаа гэсэн. Тавьж байгаатай адилхан болно гэсэн үг байхгүй. Тэг боломжтой юу? Хаа одоо ингээд энэ сошиалар ингээд нэг хин нэг хүний талаар ингээд нэг хүн ингээд бичгэд тэрийг ямар олон хүмүүс ингээд сэвж байна. Одоо нэг хүн ингээд жоохон буруу ойлголттойгоор ингээд тий одоо нэг хүний яриан дундаас ингээд таслаа авсан байгаа байхгүй жишээлбэл нэг яриаг нь таслаа авчиж байгаа. Тэгчин гутаа одоо ерөнхий сайд оюун эрдэнэ жишээлбэл заргахгүй тухай ярихдаа одоо хүмүүс ингээд тий тэр зоргийн хэргийг ил гаргахгүй гэж байгаа. Ер нь зоргийн хэргийг ингэж одоо яг ингээд юу гэдэг одоо ингээд ил гаргахгүй тулд энийг хэргийг ингээд тэрүүгээр цаагуур шийдэхин тулд одоо эргээд энэ зориг гэдэг хүнийг одоо нэг юм архичин байсан юм шиг тий баг ийм л нэг юм маш тийм баг эх орныхоо төлөө биш тийм хүн байсан юм шиг. Зүгээр нэг архичин зүгээр нэг л архичин байсан шүү дээ гэж ингэж хүмүүс одоо тэр хүмүүс тэгж яриад байна. Ийм бол буруу юм а гэж ярьж байгаа байхгүй юу? Гэтэл тэр яг тэр хүн бол зүгээр нэг архичин байсан шүү дээ гэдэг үгийг таслаа аваад ингэ тавьчихж байгаа байхгүй юу? Өндөр сошиал дээр. Гэтэл хүмүүс хинрүүд ярьж байгаа юм. Тэр ерөнхий сайд оюун эрдэнэд яг тэгж ярьсан юм шигээр тэр дундаас яриг таслаад зүгээр тэр хэсгийг таслаад тавьсан байгаа байхгүй юу? Гэтэл дор нь бичиж байгаа тэр баг хэдэн 100 сэтгэл бүгд харааж байгаа байхгүй юу эрдэнэ. Тэгэхээр тэр хүмүүс яаж юм? Тэр дундаас тэр яриг ингэж тасалж авч байгаа гэсэн энэ бол яаж юм? Энэ худлаа хуурмаг шүү дээ. Худ хуурмаг байгаа. Тэгэхээр энэ нэг өсөндөө ховж ив гэдэг зүйл нь өөрөө ховж ив гэдэг зүйл нь бас нэгдэлтэй ажиглал шууд диавол худалч тэр диаволоос гаралтай. Диаволоос үүдэлтэй. Диаволын ажлыг хийж гэсэн үг. Одоо диаволын элчин сайд болцсон юм чи гэсэн үг байна. Ховж ив хөдөлж байгаа юм бол. Тэгэхээр өнөөдөрсөн ингээд энэ нийгмийг харах юм бол хүмүүс яг үгүй ховж ив гэдэг юмар ингэж амьдарч байгаа байна. Одоо нэг ховж ив дууслаа дараагийн ховж ив ингээд дахиад эхэлж ингээд ховж ивээс ховж ивийн хооронд ингээд нэгсэндээ сав ингээд дүүжин дааж ингээд яг амьдарч байгаа. Ингээд савж амьдарч байгаа байна. Тэгэхээр ийм одоо муухай цаг үед бид нар амьдарч байгаа. Тийм болохоор одоо итгэлийн хүмүүс бид нар яг уу энэ дэлхийн хүмүүсээс ялгах тусгаар байх гэсэн үг. Өөрсдөө ариунаар одоо сахина гэсэн үг. За тэгэхээр ховж ив гэдэг зүйл бол ийм аюултай зүйл байх юм шүү дээ. Сургаалт төгс 18-ийн 8. За сургаалт төгс 18-ийн 8 дээр хов яригчийн үгсэн амтад идэ мэд хотоодны мухарч хүрнэ гэнэ. Тэгэхээр энэ өөрөө ховж ив ярьж байгаа нэгээд ингээд ийм ширээ засцсан юм шиг. Одоо ийм том ширээ тавьж байгаа дээр нь хавгийн хилээ засцсан юм шиг. Тэгээд тал бүрээс нь идэж байгаа байдал. Тэгээд тэр нь хотоодны мухар төрнө гэдэг нь тэр хүний бүр тэр сэтгэлийн дотор гүнд
болохоор тэр хүний дотор орно гэж хэлж байгаа. Тэр хов живээр. Тэгээд тэр хов живээр хаалцсан юм чинь яг нь одоодны мухарт биш хүн буруу юмар хааллууд яг нь тэр биеийг өвтөрдөг шүү дээ. Тэгвэл тэр хов жив нь яг ингээд идэ будаа мэт тавьж байгаад ингээд хүмүүс хов ярих юм бол тэр нь эргээд явахгүйгээр тэр биеийг өвтгөн хин нэгэн хүнийг өвтгөн. Энэ бол өөрөө тийм сайн зүйл биш байна гэж хэлж байгаа. Хам хэлээ билүүдэг шүү дээ. Одоо энэ хортуулын хор. Наад осол өндөр гэж гэнэ? Хам хэлээ билүүдэг чинь үгс амтад идэ бодоо мэт ба. Тэгэхээр үгс ходоодны мохцчих үнэ. Ааха. Долоо дээр нь болохоор юу гэж вэ? Долоо дээр нь болохоор ингэж монхын ам өөрийг нь сүйтгэх нь түүний уруул сэтгэлийг нь тэр могоо нэгний ам нь өөрийг нь сүйтгэнэ. Тэгэхээр ер нь тэгээд дараа нь 8 дээр нь болохоор хов живэд гаргацсан байна. Тэ? Хов яригч гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ нэгсэнд холбоотой шүү дээ. Хоорондоо маш нарийн холбоотой шүү дээ. Тэгэхээр ямар хүн хов ярьдаг байх нь? Монхог. Энд болохоор молгоо хүн гэж хэлж байгаа. Монхог хүн бол яг хов ярих дуртай гэсэн үг. Хов жив ярих дуртай гэсэн үг. Тэгэхээр ийм байж болохгүй гэж хэлж байгаа. Ийм монхог байж болохгүй. За 2019-ийг бичээ. Суугаад үгс хойшоо нэг эргүүлээд суугаад үгс 2019. Суу тарааж явагч нууцыг задруулах. Хагархаа амтантай бүү орооцол. За наад дөрөв нь орч байгаа юм хараад байна. Суур тарааж явдаг хүн нууцыг задруулах 2019 гэж байна. тиймээс хов живтэй бүү ороод. Суу тарааж явах нууцыг задруулна. Хагархаа амт хүнтэй бүү ороод. Аа. Тэгэхээр энэ хэд оо. нууц тэгэхээр суу тараа гэдэг нь бас хов жив штэ тийм ээ. Нууцыг задруулдаг. Хүн ингээд нууцлаад ярьсан зүйлийг яах вэ? Хаамаг ингээд ярьчдаг. Жишээлбэл одоо үгүй хин нэгэн хүн хувийн амьдралаа ингээд ярьсан чинь тэрийг нь ингээд баахан хүмүүст ингээд яриа хийсэн. Нууцыг нь задруулаад. Тэгээ тийм хагархаа амттай монголчууд хэлдэг шүү дээ. Хагархаа амттай гэж хэлдэг үү тий. Тийм үнийг энэс хагархаа амттай гэдэг ингээд хэлдэг шүү. Тэгэхээр тэр юу өсөхөөр нэгсэндээ энэ аяг ингээд бүтэн байх хэрэгтэй байтал хагарна гэдэг нь ингээд амаа амгсан ч хажуугаар ингээд урсж яана гэсэн үг байхгүй. Тийм одоо тийм өөрийгөө захирч чадахгүй амаа захирч тэгээ сая хэрсүү хүн амаа захирдаг гэж хэлж шүү дээ. Хэрсүү биш үү гэсэн үг. Тэр хүний нууцыг ингэж шууд амааг ингээд ярьж болохгүй гэсэн үг. Тэгээ ялангуяа одоо бид нар бурханд үйлчлэж байгаа хүмүүсийн хувьд болохоор бас энэ тал дээр маш ингэж онцгой анхаарал хандуулдаг. Шууд би хин нэгэн хүний ингэж ярьсан зүйлийг хизээч өөр хүнд ярихгүй гэсэн үг. Тэр хүний талаар сайн мэдэхгүй учраас ярихгүй гэсэн үг байна. Магадгүй ярьсан байсан ч гэсэн нэг удаагаар бас тэр үнийг бас дүгнэхгүй гэсэн үг. Бас дүгнэхгүй. Тэгэхээр үнэхээр нэрээ тийм байна уу? Дахин шалгаад байвал яг өөрт нь ийм байна гэдгийг өөрт нь хэлж өгнө гэсэн үг байна. Буулал 15-1-ээс гол. За уушаа дууд ном дэрч. Буулал 15-1-ээс гол дээр эзэн таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ? Гим зэмгүй явж зөв шударгыг үйлдэж зүрхэндээ үннийг өгүүлдэг хүн хэлээрээ гүтгдэггүй анд нөхөртөөч муу юм хийдэггүй хөршийгөөч эсргүүцэн буруутгадаггүй хэлээрээ яадаг гэж гүтгдэггүй анд нөхөртөөч муу юм хийдэггүй
хөршөөгөөч эсэргүүцэн буруутгадаггүй. Тийм хүн эзний ариун ууланд таны ариун ууланд сууна гэж хэлж байгаа. Оршин сууна гэж хэлж байгаа. Таны ариун ууланд хэн оршин суух вэ? Таны ариун ууланд таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ гэвэл гим зэмгүй явдаг. Зөв шударгыг үйлддэг. Зүрхэндээ үннийг өгүүлдэг. Хэлээрээ гүтгдэггүй. Амд нөхөртөөч муу юм хийдэггүй. Хөршөөгөөч эсэргүүцэн буруутгадаггүй. Тийм хүн сууна гэж хэлж байгаа. Эзний ариун ууланд. За тэгэхээр ийм хүн болоод яах вэ? Үнэхээр одоо эзний ариун ууланд сууна гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар бас хэлээрээ бусдыг бүтгэдэггүй байх хэрэгтэй. Бас хэдийг уншиж. Дуулал 15-ийн 1-ээс 3. Дуулал 15-ийн 1-ээс 3 дэх ишлэг. Энд дээр өөрөө юу тийм. Ариун орчуулга нь өөрөө баг. Энэ 13 оноос уншиж. За дөрөвдүгээрт нь дөрөв дэх хэлний эмгэг бидэнд бас хүмүүсд байдаг хэлний эмгэг юу вэ гэхээр худлаа хэлдэг нь. Худал хэл. Аха. За худлаа хэлэн гэхээр энэ өөрөө диавол гэдэг үг нь өөрөө монгол хэл рүү орчуулбал худал хуурмгийн эцэг гэж орчуулдаг. Худал хуурмгийн эцэг. Тэгэхээр худлаа хэлэх гэдэг нь хинээс гаралтай байх нь? Тэр диавол гаралтай гэсэн үг. Бас яг мууринээс тэр хүнийг яг худлаа хэлж сурж байгаа. Хуурсаар юу гэдүүлээ? Монголчууд худалч, хуурсаар хүнийг хуурдаг тийм. Тийч худалч болчихдог. Хумсалсаар улгаач болдог гэж. Тэгэхээр бас л энэ ажиг энэ зүйлд ингээ хүнийг бас ингээ сурж байгаа дайсан бол. Энэ хэн сурж игээр диавол өөрөө сурж байгаа байхгүй. За сургаал төгс номын 6-гийн 16-аас 19. Сургаал төгс 6-гийн 16-аас 19 дээр эзний үзэн яддаг нь 6 агаад тийм ээ. Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах 7 билээ. Эзэн бол 6 зүйлийг үзэн яддаг. Харин 7 зүйлийг яад гэж жигшдэг гэж хэлж байна. 7 зүйлийг жигшдэг. 6 зүйлийг болохоор үзэн яддаг. Харин 7 зүйлийг жигшдэг. Тэр 7 жигшүүрийнх нь за нэгдүгürt нь юу вэ? Дээгүүр хардаг нүд гэж хэлж байна. Монголчууд юу гэж хэлдэг вэ? Дээгүүр хардаг нүд гэдэг нь ихэмсэг заантаа тий дээгүүр. Тэгээд доогуур юу болж байгааг тооддоггүй. Зөвхөн дээгүүр өөрийнхөө тэр одоо өөрийгөө өндөр тавиад тэр өндрөөгөө л хардаг гэсэн үг. Тэр бусдаар доошоо харахгүй гэсэн үг. Хоёрдугаарт нь худал хэлдэг хэл гэж. Худлаа хэлдэг хэл. Худлаа хэлдэг хэл. Гуравдугаарт нь гэмгүү хүний цусыг урсгагч гар. Гэмгүү хүний цусыг урсгагч гар. Дөрөвдүгээрт нь гэм хортой санааг сэлгэж зүрх. Наа чи юу гэж асууж байна? 4 оных төр Гэмгүү харцгуулж хэл, гэмгүү цусыг урсгагч гал. Хорон санааг сэлгэж зүрх. Бузар мууд яарч хөл. Бузар мууд 5 нь болохоор бузар мууд яарч хөл. Тэгээ гүжирдэг хуурамч 6-ад нь гүжирдэг хуурамч гიშлэгч. 7-д нь ах дүүсийн дунд эвдэрцгийг тараагч эвдэрцлийн ах дүүсийн дунд зөрчлийг тараагч нар гэж байна тий. Тараадаг хэл гэж юу тий. Тэгэхээр энд хэл яриатай холбоотой хэдэн зүйл байна? Худалч хэл байна.
Бурхан санаа. гүжирддэг, Тийм үжирдэг. гүжирдэгч, хуурамч гэрчлэгч. Тийм. Хуурамчаар одоо гэрчилж штэ. Одоо шил одоо хүний энэ хүн аваагүй байхад нь энэ хүн авсан. Ингээд одоо харсан юм шиг ингээд хуурамчаар гүжирдэх юм бол яг нь тэр хуурамч гэрч мөн үү? Гүжирдэгч бас хуурамч гэрч. Гуравдугаарт нь ах дүүст зөрчлийг тараадаг. Ах дүүсийн дунд зөрчлийг тараагч хэл гэж байна. Ах дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч. Эвдрэлцлийг. Тэгэхээр ингээд хүмүүсийн хооронд ингээд нэг тийм одоо хов тараадаг, эвдрэлцлийг тараадаг ийм хэл. Тэр хэл яриатай холбоотой юм энэ бурхны жигшдэг 7 зүйлийн 3 нь юутай холбоотой байна? Хэл яриатай холбоотой гэсэн. Хэл яриатай холбоотой. Тэгээ хамгийн ихэнд нь худлаа хэлэх гэж юм тийм худал хэлэх. Сургаалт үгс 12:22 дээр. Сургаалт үгс 12:22. 12:22 дээр худалч уруул эзэнд жигшүр. Хуудууг загнасгтэн түүнд таалагдана. За 4 оны орчуулганд дэр гэж байна. Худалч уруул эзний зөвслийг төрүүлдэг бол итгэлтэйгээр үлдгэсэлтэд түүний таалал нийцдэг. Энэ хурангуй хэл тийм. Аль энэ одоо энэ болохоор худалчуурал эзэнт жигшүүр хуудуугүй үйлсгүй түүнд таалал гэдэг эсрэг тэрхий ижил юм чи. Хуудуугүй нөгөөх нь болохоор хуудуугүй итгэл юу гэж итгэлтэйгээр үлдгэсэлтэд түүний таалалд нийцдэг. Итгэлтэйгээр үлдгэсэн түүний тааллыг таалд нийцдэг гэж. Итгэлтэйгээр үлдгэсэн түүний таалд нийцдэг тийм. Энэ 2004 оных юм байна. Ааха. Тэгэхээр яг ерөнхийдөө яагаад 2004 оны орчуулга илүү сайн байна гэхээр энэ зарим зүйл дээр илүү байгаа даа. 4 оных нь илүү байгаа байхгүй. Энэ хэд оных юм бэ? Энэ 13 оны орчуулга энэ болохоор жоохон ойр амаргүй байгаа даа. Миний болохоор 19 байгаа 2. За. Тэгэхээр гэж энэ худалч уруул нь эзэнд жигшүүр юм аа. Тэгэхээр бурхан бол ерөөсөө энэ худлаа хийж байгаа байдлыг бол эзэн бол ингэж жигшиж байгаа гэсэн үг. Жигшдэг гэсэн үг. Худлаа хийж байгаа байдал. Тэгэхээр түрүүн бид нар хэлсэн шүү дээ. Та нарын амнаас заавал за, үгүй бол үгүй байг. Одоо тийм үг байгаа шүү дээ, тийм. Заавал за, үгүй бол үгүй байг. Тэгэхээр бид нар ингээд нэг үсэндээ ямар нэгэн байдлаар ингээд хин нэгэнд гэсэн бас яг нь одоо амлалт өгөхтэй ч гэсэн маш боломжтой байна гэсэн үг. Амлалт өгөхтэй маш боломжтой байна. Өөрөө ингээд амжихгүй мөртлөө чадахгүй мөртлөө за би одоо ингээд яа таны энэ зүйл дээр туслаад өгье. Би одоо ингээд өгье гэж шилжээд тэгээд нөгөө хүндээ тусч чадахгүй байх юм тэр хүн яах вэ? Худалж болохгүй. Худалж болно. Тийм болохоор за юм уу үгүй гэдэг үг чинь маш чухал байхгүй. Тэгэхээр өстой уучлаарай би энэ удаа үнэхээр амжихгүй нэ. Тэгэхээр шууд хэлчихвэл тэгээд тэр үе яаж ихэр нөгөө бодож байгаа байхгүй. Сайн бодож хэлж байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд нэг одоо нэг хүнтэйг нэг ажил тохирчоод дахиад нэг хүнтэй яг тэр цагийг авахсуудаад нэг ажил тохирё. Тэгвэл нөгөө чи хоёр хуваагдаж чадахгүй болно. Тэгээд аль нэгийг орохоос өөр авахгүй. Тэгэхээр ийм байдлаар ингээд бид нар нэгсэндээ өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй гэсэн. Сайн бодож одоо нэгсэндээ тийм учраас гадаадын хүмүүс чинь нөгөө цагаа маш нэр төлөвлөлтгөн дээр юм байна. Календар дээр бүр ингээд тийм би тэдэн сарын тэдний өдрийн тэдэн цагт тэр хүнтэй уулзнаа гэдэг ингээд тоглолт юм байна. Тэгээд сая би нэг гэрээний нэг мэрэгчлэн хүнтэй уулзсан байхгүй. Олон улсын гэрээний мэрэгчлэн хүнтэй. Тэгсэн чинь тэр хүн гэж хэлж байгаа байхгүй. Юу гэрээ хийхэд хамгийн чухал зүйл нь цаг байдаг нэ. Цаг баримтлах. Цаг ерөөс огсож болохгүй нэ. Одоо олон улсын гэрээний мэрэгчлэн хүн бол хэрвээ тэр хүн 5 минут хосрох юм бол тэр гэрээ ингээд өөрөөр гэдэг гэнэ. Яг бол тэр хүний тэр орчиндөө дасаагүй байдал. Тэр хүний дотоод тэр амар тайван биш байдал нь шууд тэр гэрээний хилцээр одоо хилцээр хийх гэж байгаа шүү дээ. Тэр хилцээрт шууд нөлөөлж эхэлдэг. Тийм учраас доотлон 30 минутын өмнө ирээд эхлээд тэр одоо нэг дасан гэж байгаа байхгүй тэр газар очиод дасна.
Тэгээ тэр хүн яг ингээд тэр бүх газар очиод ингээд тэр бүх ингээд газрынхаа тэр нөхцөл байдлыг хараад за ямар өрөөнд хурал болохын тэгэхээр тэр өрөөнд нэг 10 минутын орж ирээ суудсан. Коридорт нэг 30 минутын нэрээ суудсан. Ингээд нөгөө нэг бүх юм ингээд тэр хүн орчиндөө дасхан зогсох гэж тийм хугацаа байдаг нэ. Тэгээд тэндээсээ яг одоо шинэ 9 цагт гээд одоо бид нар жишээ нь тэгвэл бид нар ингээд нөгөө нэг арай эрт ирж нөгөө нэг ингээд те нөгөө зүрх сэтгэлээ бэлдэх те. За одоо ингээд яг дотор ингээд зайлбараад ямар нэгэн одоо эзний өмнө одоо гимших зүйлүүд гимшээд бас зүрх сэтгэлээ ингээд чөлөөлөх зүйлүүд тэгээд яг бид нар гिचээ сонсох юм бол илүү сайн болно. Магадгүй ингээд би дотор жоохон амар тайван биш тавгүй магадгүй өчигдрийн ингээд одоо юу гэдэг миний ингээд бодож ирсэн тэг буруутгал янз янзын надтай хамт байх юм бол би ингээд шууд ингээд бутны үгийг сонсоход ч гэсэн ингээд аюу хэцүү шүү дээ тий. Тэгэхээр нөгөө цагаасаа жоохон эрт ирээрээ гэдэг нь гээд нөгөө энэ хилээд байгаа юм тэр. Жоохон цагаасаа эрт хэдүүлээ жоохон цагаа барь. Наа зах ингээд нөгөө цагаа барь гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд нөгөө ямар нэгэн байдлаар бас бид нар итгэмжтэй байх. Энэ цаг байх гэдэг нь бас нэг талтай юу гэхээр итгэмжтэй байдал. Итгэмжтэй байдал. Тэгэхээр бид нар аль болох өөрийгөө яг одоо хотлоо хэлэхгүй тулд. Одоо бид нэг заримдаа заа гэдэг амлчихсан шүү дээ. Заа гэдэг амлчихдаг. Тэгээд зарим ингээд одоо магтан дуу дуулахтаа хүртэл эзэн минь би таны төлөө орог ингээд өгсөн ч амьдэрсэн ч би таны төлөө байна гэх ингээд дуулж байгаа. Тийм. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бид нар бас ингээд тий зүрх сэтгэлээ бас ингээд шалгаж тий одоо бид нар хайрын зовд оролцохтаа хүртэл зүрх сэтгэлээ шалгаж байгаа шүү дээ. Нэрээ би ямар байна? Эзэн минь таны өмнө. Гэхдээ яг ингээд тэр тэгж байгаадаа адилхан хүн ингээд зүрх сэтгэлээ ингээд шалгаж тий ямар зүйл дээр би амен гэж хэлэх вэ гэдэг хүртэл аюул байна. Ямар үгэн дээр амен гэж хэлэх вэ? Амен гэдэг чинь тийм ээ. Тийм ээ эзэн. Тийм ээ таны тааллаар бодгээ. Тийм ээ эзэн. Тийм ээ гэсэн үг шүү дээ. Амен. Тийм ээ. Амен. Одоо бурхны тааллаар болог. Тийм ээ гэсэн үг шүү дээ. А гэтэл хүмүүс заримдаа буруу зүйл ярихаар амен гэж хэлдэг. Энэ бол болохгүй. Шил одоо юу гэдэг Гэвол одоо хүний амьдрал ийм маш муухайгаар ингэж үйлдэж байна. Тэр хүний амьдралыг маш хэцүү болгожээ. Гэт ингээд тэгвэл Америк гэсэн хүн ингээд андуурсан хэлсэн сууж байгаа. Тэгэхээр ингээд болохгүй шээ. Тэр юун дээр би яг амен гэж хэлэх вэ? Бурхны таалаар болгоё гэж би юун дээр хэлэх вэ гэдгээ бүртгүн маш сайн бодно гэсэн үг байхгүй. Тэгэхээр үнэхээр ингээд сайн үгийг сайн сонсоод тийм ээ үнэхээр энэ зүйл Бурхны таалаар болгоё тийм ээ. Амен. Гэвэл амен гэж дуудах хэрэгтэй. Эзэн минь би энэ үгэн дээр үнэхээр амен гэж хэлье. Зарим зүйл дээр би амен гэж бас хэлж чадахгүй зүйл бас байна. Тэгэхээр ингээд хүн ингээд өөрийгөө ямар ч ингэж нэг хүн зүрх сэтгэлээ ингэж нэг шалгаж одоо зүрх сэтгэлээ ингэж маш хянамгаа байж үгээр хэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр худал хэлэх гэдэг үг бол ерөөсөө бидний маш онцгой анхаарах хэрэгтэй зүйл байна. Аль болох одоо би ингээд амлчихж байгаа шүү дээ. А гэтэл намайг болохоор аль болох миний амлалтанд хүрэхгүй байхыг л өчтөр оролдог гэсэн үг байхгүй. Худлаа хилүүлгийг оролдог гэсэн үг. Тэгэхэд бол над яадаг вэ? Саа тавьдаг шүү дээ, тий. За өглөө би магадгүй ингээд за би 9 цаг гээд ирнэ гэсэн чинь ямар нэгэн байдлаар яг саа тавихыг оролдоно гэсэн үг байхгүй. Эсвэл урд шөнө ингээд жоохон ядраадаг ч юм уу. Эсвэл урд шөнө ингээд жоохон ингээд орой ундах ч юм уу, тэг өглөөд босч чадахгүй байх ч юм уу. Эсвэл өглөө магадгүй машин хаагаад тавьсан байх ч юм уу хүн ч юм уу, тэг. Ингээд нөгөө миний нөгөө цагийг хойш нь татах. Намайг хоцрох. А тэгвэл Батэрд нь багш хасарж байгаа юм чинь би хасарж болно шүү дээ гэж бусад хүмүүс бас зоригч болох байхгүй. Гэсэн ч гэсэн яг та бити нэгэр. Та өөрөө яг эзний өмнө итгэмжтэй байх. Амен. Би магадгүй ганц нэг удаа хасарч магадгүй шүү. Гэхдээ би яалч явахгүй л хоцрох байх. Аль болох одоо хичээ гэсэн. Аль болох нэг удаас нь хоцрохгүй хичээ. Үнэхээр машин дээр хаагаад тавьсан ч юм уу те. За өнөөгдөө манай их нэг ийшээ нэг олон улсын илгээлтийн нэг залбирахад 9 цагаас гээд
Тэгээ би одоо чиг бол нөгөө гэрээр нь аван гэж бодчихгүй юу. Гэсэн чинь нөгөө өглөө нөгөө залбиралтай гэдэг өчтөр оройн хальт хийж би нөгөө жоо орой амарчсан болохоор нөгөө үгийг сайн санджгүй. Гэсэн чинь гинт тийш яваа. Тэгээд би нөгөө машина асаагаар халаагаад машин ч бас халт юм шиг. Тэгээд жоо халаагаад нөгөө хөдөлгөөр яаж ихнэр тэгэхээр нөгөө цаг нь тулчиж байгаа юм даа бас. Тэгээд ингээд юу шууд 13 хүрж өгöd ирж ирж байгаа. Ивэд гэж хоцорч байгаа. Хоцроод авч. Боёгч болохоор өглөө. Тий, тэгээ одоо их шиг болохоор шууд ирсэн. Гэтэ баг зэрэг орж ирсэн. Тэгээ одоо шиг заастаа яна ихчээ ингэчлээ гэд. Та наашлыг бодороо. Зэрэг яа. Очиж бодчихсон юм. Тий. Их амтгаар бас хүрээ авах юм байна гэх юм. Тэгээд бодоод ер нь 35 ирсэн 35. Харин бачаагийн өглөө эртгүүр дээр нээж хэлсэн. Ийгч би дээшээ шоуны шампар гэсэн. Би өчтөр харин тэгэхээр өглөө яах вэ гэж бодож ирсэн. За өөрөө эртгэрнгээ балаа ш. Тэгээд байхгүй юм. Тэгэхээр яг ер нь тэгээд нэг биднээс яг нэг одоо заа гэдэгтэй хүрхийн тулд биднээс бас ийм зайлаас зориулс төвчээр бас мэрэгүү ухаан шаардж байгаа байхгүй. Тэгэхээр заа биш болчгаар л нөгөө хотлоо очиад байгаа байхгүй. Заа биш болчихж байгаа. Заа биш болохоор л нөгөө хотлоо очиж байгаа. Заа гэж хэлчихэд нөгөө жоохон гिचгээд. Тэгэхээр бид нар ер нь цаашид яг нөгөө итгэж хүмүүсийн хувьд бид нар энэ заа гэдэг зүйл дээр маш гоё итгэмжтэй одоо болно гэсэн үг. Сурна гэсэн үг байхгүй. Одоо сургаал ураа байгаа. Одоо биш ингээд бас цаг барих гэдэг хичээж сурж байгаа. Хичээж байгаа. Айдоо хичээж байгаа. Тэгээ ямарсан гэхдээ ямарсан гэдэг хүн хичээж байгаа учраас сурж байгаа. Агт ингээд тийм. Одоо ингээд ангийн төгсөлтийн уулзалт муус болоход хүртэл ингээд хүмүүс чинь цаг тохирчж байгаа шүү дээ. Хичээд бүр цагийн дараа хэлж байгаа. Машин тоглолт боллоогүй нөгөө цаг нь 7 цаг гэж хэлчихэд бүр 8 цаг гэж хэлчих юм. Тэгэхээр аль болох за ямар ч байсан нэг 20 минут хоцроод эхлэж идэв юм. 30 минут за цаатлын хугацаанд нөгөө зэрэглээ хүлээгээд 30 минут болъё. Тэгээд эхлэж идэв юм. Ингээд эсвэл цагийн запастай гэдэг ч юм уу. Ингээд тэгжээж одоо бид нар аюу тийм нөгөө эзний өмнө нөгөө заан заавал болж байгаа байхгүй. Одоо бид жишээ нь өглөө эзний өдрийн цуглааныг 11 цагт эхэлье гэж байгаа байхгүй. Эхлэе гэж байгаа цаг нь. Түс 11 цагаас та нар яг ирээрэй гэж хэлээгүй. 11 цагаас суудаа эхэлнэ гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр 11:30 баг номдол эхлээд дуусчих зарим хүмүүс орж ирэх чинь тэр өдрийн нөгөө хайрын тэр өдөр байх болж байгаа байхгүй. Нөгөө зориг ирж байгаа юм ч гэсэн бас үр дүнгүй болж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар 11 цагт эхлэн гэсэн бол яг бүр наа зах нь нэг 10 минутын өмнө 17 минутын өмнө тий суглаан дээр очсон ингээ бэлэн. Яг ингээ суглаан дээр ирээ сууж байгаа хэрэгтэй байхгүй. Тэгжээж нөгөө нэг яг 11 цагт би яг тэрнээс өмнө суглаа гэлхээс өмнө надад ингээ гимших сүүл гимшин би бас ах トゥ нартай уулзаад мэдлэх хүмүүстэйгээ би мэдлэн тий. Тэгээд ингээд яг бүх хүмүүстэй ингээд гоё тэр орчиндөө тасцсан байгаа байхгүй. Тэгээд би ингээд цуглаандаа гоё ингээд төвлөрөөд яг гоё за эзэн минь би таныг яг магтахыг хүсэж байна. Та яг нэг дотор та магтаалын сүнсийг дүүргэж өгөөрэй. Залбирлын сүнсийг дүүргэж өгөөрэй. Бурхны үгийг ойлгоход туслаарай эзэн минь. Яг ингээд залбираад тэр өдрийн тэр цуглаандаа оролцоход ямар гоё. Тэгэхдээ яаран сандран ингээд бүгд орон ингээд уралдаан орж ирэл. Энд тиймээс хүн ингээд талаад байхад сайн уу ингээд ийм одоо юу гэх вэ тийм давчуу ингээд ийм байдлаар ингээд орцох юм бол тэгэл нэг мэтгэд ингээд нэг тийм яг тэр өдрийн үгийг ч ойлгосон юм байхгүй ингээд нэг мэтгэд цуглаанд дуусчихдаг. Тэгэхээр бас ийм зүйлүүдтэй бид нар бас ингээд цаашаа ах トゥ бас итгэмжтэй одоо тий одоо нэг л бид нар ингээд бурхантай цаг тохирч байгаа шүү дээ. Бүтэн сая өдрийн цуглаанд наазах ингээд 11 цаг тохирсон бол одоо би ерөнхий штат ингээд 11 цагаас уулзаа ерөнхий хичээл гэсэн бол би баг нэг цагийн өмнө очиод ингээд ордон дээр ингээд ордны зүүн алан дээр ингээд сууж ирнэ үстэй. Тэгж яах чинь энэ тэнгэр газрын бүтээс нь агуу бурхантай би 11 цагт би таны өмнө ирж мөргөлөө өргөнө. Би залбирнаа. Магтаад өргөөд би үг сонсноо гэдгсэн бол би яг маш гоё цагтаа ингээд цуглаан дээр ирэх бол маш чухал. Өнөөдөр энэ хичээлийн цаг чинь аюул чухал байхгүй. Тэгэхээр зарим ах トゥ нэрүүд бол яаж явахгүй, зайш байхгүй одоо өдөө гадаа явах ч юм уу те. Бас ингээд ажил үргийн зүйлүүд байгаа учраас бид нар нэгтлээс ойлгож өгнө. А нөгөө талаас ах トゥ маань бас тэгээ одоо ингээд амралт нууд чиглэл цаг дуусны дараагаар бас ингээд тэг хичээлдээ бас ингээд маш сайн одоо итгэмжтэй тууштай бас ингээд сайн явах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар бас ингээд илүү сайн эзэн дотор ингээд одоо нэг хичээлийг ч гэсэн ингээд алгасахгүйгээр ингээд сайн суувал
бас илүү ингээд ивэл аваад илүү хурдан босон байгуулагдана гэсэн үг. За 5 дахь зүйл. Тэгээ аз байж байгаа худал хуурмуудаар нэг хоёр ижил орох шээ. Юу Ишлэлт номны 21-ийн 8 22-15 юм байна шүү. Тэгээд энэ дөрөвдүгээр гол дуусчих. Ишлэлт номны энэ худал дээр орох юм шиг худал хэлэх гэдэг дээр орох. Ишлэлт 21-ийн 8 Ишлэлт 22-15. За Ишлэлт 21-ийн 8. За 8 дээр үуч. Харин хулчрал итгэл үе жигшүүр шалгуулж завлааш хүмүүс ирэлт гэж шүтэн мөрөгч болон бүх худалч хүмүүсийн төвд оногдох хоёр дахь үгэл буюу хөхөр газар шатаж буй нуурт байна. 21 тий. Харин хулчрал итгэлгүй хүмүүс, жигшүүртэй хүмүүс, алуурчд, завхаарчд, мэрэгт төлөгчд, шүтэнд мөрөгчд болон бүх худалч хүмүүс гэж байна. Одоо худал гэдэг. Худал хүмүүст ноогдох хувь. Хоёр дахь үхэл буюу хөхөр газар шатаж байгаа нуур юм аа гэж. Тэгэхээр худал хийлэн гэдэг нь өөрөө бас ийм аюултай үр дагавар авчирдаг гэсэн үг. Бүр энэ хүний хүртэл яг бүр галт нуурлуу хүртэл аваачих. Тийм аюултай ноцтой зүйл байх юм шүү дээ. 22-15 дээр. 22-15 дээр. Тэр 14 дээр нь болохоор юу гэж байна? Амийн мод руу очих эрхтэй болохын тулд хотод хаалгаар нь орохын тулд дээлээ угаагчд нь ирүүлдэг. Одоо тэр Деважингийн орны хаалгыг хэлж байгаа. Тэр амийн хот гэдэг нь тэр амийн мод гэдэг нь Деважингийн орныг хэлж байгаа. Тэр Деважингийн орн руу очих эрхтэй болохын тулд тэр Деважингийн орны хаалгаар нь хот руу тэр Деважингийн орохын тулд дээлээ угаагчд энэ газар дэлхийд дээр байхтай яг нь дээлээ угаадаг хүмүүс нь ирүүлдэг гэж хэлж байна. Дээлээ угаагчд нь ирүүлдэг. Харин гадаа одоо Тэнгэрийн орны гадна талд ямар хүмүүс хаягдсан гэж байна. Гадна талд нь ноход гэдэг нь болохоор хоёр нүртэй байдаг гэж. Хоёр нүрт. Мэрэг төлөгчд, завхаарчд, алуурчд, шүтэнд мөргөгчд болон худлыг хайрладаг, худлыг үйлддэг бүхэн байна гэж хэлж байна. Тэгэхээр энэ өөрөө нэг өсөндөө одоо ийм одоо аюултай зүйл байх юм шүү дээ. За тэгэхээр энэ худлыг хайрладаг үйлдэл бүхэн энэ гадна талд нь байна. Тэгэхээр одоо бид нар ийм тохиолдолд бид нар амин гэж хэлэх үү? Одоо хэлэхгүй гэсэн үг. Яг тэгэхээр энэ одоо амин гэдэг нь тийм ээ бурхны таалдар бодог. Тийм ээ гэж хэлэхгүй гэсэн үг. Одоо энэ дээр бид нар амин гэхгүй. Тийм байна эзэн минь. Үнэхээр тэгж хэлсэн байна гэж хэлээ. Харин үнэхээр надад харин бид нар юун дээр амин гэж хэлэхүүгээр энэ дээлээ угаагчд нь ерөөлтэй гэж хэлвэл яах вэ? Тийм ээ. Энэ надад биелгээ. Амин. Энэ миний амьдрал биелэх болтугай. Амин. Тийм ээ. Таны таалдар болгоё надад. Тэ? Амин гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр дээлээ угаагчд нь ерөөлтэй гэвэл та амин гэж хэлнэ. Харин гадна талд нь ийм хүмүүс байна гэвэл энэ дээр бид нар амин гэж хэлэхгүй гэсэн. Тэгэхээр одоо амин гэж юун дээр амин гэж хэлэхгүй гэдгээ бид нар яг бас ялгах нь шүү дээ. Ялгах гэсэн үг. За, ингээд энэ худал хуурмаг дээр сайн худал хэлэх дээр ингээд орсон юм. За, 5 дахь эмгэг юу юм бэ гэхээр зусар үг гэж хэлж байгаа. Зусар үг. За, Дуулал номын 12-1-ээс 3. Дуулал номны 12-1-ээс 3 дээр. Туслаач эзэн сүсэг бишрэлтэнд тасарч. Одоо итгэдэг хүмүүс ингээд тасарч. Хүний хөвгүүдийн дундаас итгэлт нь үгүй боллоо. Итгэлтэй хүн байхгүй боллоо. Тэд бие биендээ худлаа гэлж, тэд зусардагч уруулаараа хоёр санаа гарган ярьдаг гэнэ. Тэгэхээр
Энэ зусардагч гэдгийн цаана болохоор хоёр санаа байна гэсэн үг. Хоёр санаатай гэсэн үг. Тий. Одоо нэгэсэндээ яг хүний үннийг нь бид нэг үннийг нь хэлэхгүй байх юм бол хэлэхгүйгээр яг тэр үнийг за яг үү одоо ингэ тэр үнийг ингэ илээд өнгөрчлээ. Яг үннийг нь хэлэхгүйгээр тий. Эсвэл юу гэдэг буруу хийгээд авах нь одоо сайн шахахгүй. Тэгэхээр та юу Батмах хоног ирч 99 12 46 68 гэх. Батмах зүрх хоног аваад ирчих шиг нэг та нэг яриад энэ олохгүй юм байна. 99 12 46 68. Над руу ингийг шиг заргаад байна. Ийш заргаад байна. Та яг ийш гарч байгаа ярьчих. Энэ юу хичээлтэй байна. Одоо хичээл орж байгаа болохоор заавч чадахгүй. За. За тэгэхээр гэж юм тий. Тэд бие биендээ худлаа хийж тэд зусардагч уруулаараа хоёр санаа гарган ярьдаг. Гурав дээр бүх зусардагч уруулыг сайрхан яригч хэлийг эзэн таслах болтгоо гэж хэлж байна. Тэр монголчууд хэлдэг штэ тий. Нэг зусар үг, нэг бялдууч үг гэж бялдуучлах, зусардах гэж хэлдэг штэ тий. Энд ч өөрөө жигээр яг нөгөө бодит үннийг нь тэр хүнд хэлэхгүй байх гэсэн үг. Одоо бялдуучладаг, зусарддаг гэсэн үг. Тэгэхээр энэ өөрөө бас эзний өмнө ийм жигшдэг байна. Энийг бүр эзэн юу гэж юм? Ийм зусардагч уруулыг тасална гэж хэлж байгаа. Эзэн өөрөө таслана гэж хэлж байгаа. За түр салгач. За. Тэгэхээр зусардна гэдэг нь хоёр санаа гарна ярьж байна гэсэн үг. Хоёр санаатай байна гэсэн үг. Уул нэг цаана болохоор ингээд өөр баг. Гэхдээ наан нь болохоор өөр зан гарч ирж байгаа гэсэн үг. Цаана болохоор яг тэр хүнийг ингээд тий үнэхээр ингээд юу гэдэг дотроо дургуусч байгаа. Энэ буруу, энэ хүний буруу. Гэхдээ наан нь болохоор одоо юу гэдэг тэр хүн одоо баян чинээлэгч байд юм эсвэл тэр хүн одоо ямар ч байд эрх мэдэлтэй байд юм уу тэгвэл одоо тэр үгийг хэлж чадахгүй байх шиг. Тий. Хоёр нуур гаргаж байгаа. Зусардж байгаа. Тэгээ энэ ч өөрөө эзний яг нь эзний өмнө бүр жигшүүртэй байх нь. Бас эзэн ийм хүнийг авах тасалнаа гэж хэлж байгаа. Бүх зусардагч уруулыг сайрхан яригч хэлийг эзэн таслах болтугай гэж энэ Давидын дуу номын 12-1-3 дээр хэлсэн. За сургаалт төгс 26-гийн 28. Сургаалт төгс 26-гийн 28. Сургаалт төгс 26-гийн 20 худалч хэл хөөрөг төсдийг үзэн мэддэг. Бэлбууч сүрлийг авч байгаа. Энэ дээр бол Худалч авахрч үзэн ядна. Ховчом сүрлийг зэвч бэлтэн. бэлбууч сүрлийг авчдаг. Наач болохоор юу гэж бялдууч ам Сүрлийг авчирдаг. зөв бялдууч ам нь өөрөө сүрлийг авчирдаг гэж юм тийм. Тэгэхээр энэ өөрөө бас нэгдэлтэй бас ингээд тэр хүний амьдрал сүрлийг дагуулж ирж байгаа. 9578 бат очоод энэ дугаарыг хэмнэл авч 9578 36 48. 9578 36 48. 9578 36 48 гэдэг. 36 48. Наадаа заргаад шууд хичээл эхэлсэн нэг лайв явж байгаа болохоор битээ заргаараа шууд өрөөд ирээ хэлж. Одоо хэл өнөрөө хэлчих. Тийм гэж байгаа. Зүгээр наасаа шүү дээ. Чин тавьд яваад авахгүй яваад байгаа хэрэгтэй тийм. Тийм ээ, над руу заргалаа. За одоо залаад ирсэн. Над руу зарлаж би салаад 95-41 9578 Үгүй сая зарласан хааш орчих. 9578 36 48. 36 48. Над руу заргаад ярьчих. Батбах. Шийдээ залуу тэгээ ярьчих шүү. Заач. Одоо яаж чинь Тэгээ баттай уус руу битээ залгаараа лайв явж байгаа болохоор нөгөө нэг хичээл явж байгаа болохоор юу
шууд энэ утас руу миний утас руу зараад ороод ирээд хэлчих. За 11-ээс энэ цудаан дээр жоо гэсэн байхгүй. За тэгээд бас тусар үгийн цаана яг өөр санаа байдаг. Өөр чи энэ утас руу тий авахгүй нь тий холбогдохоо ажиллаа. утсан салцсан унчих чам. Тэр утас руу ингээчтэй хаягийн заадаг чинь. Энэ хараа тань яа нэртэй гэж шүү дээ. Тэг. За тэгэхээр зусруугийн цаана өөр санаа нуугдж байдаг. Мондог шүү дээ. Яг Зусруугийн цаана өөр санаа нуугддаг гэж хэлж байна. Өөр тийм хорон санаа нуугддаг гэж хэлж байна. Жишээлбэл одоо Монголын цогт хүн дайчгнууд дээр гардаг шүү дээ. Одоо жишээлбэл Арслан дайжиг тэр одоо Манжийн хааны охинд ингээд одоо өөрийнхөө охиныг өгөөд тэгээд Арслан дайжиг эргээд эсгийнх нь эсрэг босгоод шүү дээ. Жигдэг үлдээ. Тий. Гэтэл тэр Манжи хаан бол маш залтай ирж байгаа шүү дээ. Маш залтай ингэж баг одоо бид нар баг ингээд одоо стагаад баг тийм ингээд маш ингээд тэр юмхтэй бол ингээд баг тэр уурсаа тэтгэр хатмат ингээд маш өргөмжлөөд тэгээд ихнэр болгож өгчөөд дараа нь санаа нь болохоор тэр Арслан дайж хүүг нь өөртөө эсвүүлээд эцгийн цогтун дайжийн эсрэг нэгж босгож байгаа. Тэр Монголыг эзэж авах гэж шүү дээ. Тэр цаад тэр цусардж байгаа тэр одоо үгүй бэлэг барьц тэр өргөмжилж байгаа бүр ингэж тэр Арслан бүр тайж болгож ингэж эцэгтэй нь адилхан гэж өргөмжилж байгаа нь өөрөө тэр цаа санаа нь өөрөө яж. Өөрөө тэрийг хүүг нь ашигтайгаар эргүүлээд өөртөө ингэж урвуулад эцгийнх нь эсрэг Монголыг эзэж авах гэж байгаа тэр Манжийн санаа байна. Тэрийг цогтун тайж эсэргүүцээд яг хүүгийн хатлыг авч байгаа шүү. Тэгэхээр ер нь Монгол юмудаас маш олон тийм одоо ингээд тийм түүхүүд гардаг шүү дээ. Одоо шийдвэр яаж нэг итгэл баян байгаа шүү дээ. Итгэл баян нэг Монгол Американууд дээр нэг Эрдэнэ өмнө ирээд одоо ингээд тэдэн амбан шар тэдэн актмор гэдэг өгдөө шүү дээ. Би ардын заст өгч ингээд тэр чинь яаж ингэ нөгөө талдаа өөрөө ингээд амьд үлдэхийн тулд тэр урд нь болохоор дээр гэж ингэжсэн. Одоо болохоор яаж тэр үнийг ардын засгийн одоо тэр төшмөд болчихоор ингээд зусардчих. Ингээд ахуул өгч. Тэгэхээр ингээд ийм зусар байдал гэдэг нь өөрөө яг үнэндээ тэр зөв шударга байдал биш. Энэ өөрөө бас Бурхны өмнө бас шигшүүртэй зүйл. Хол хууран байдаг. За хамгийн сүүлд нь 6-аад нь түргэн үг. Яруу давч үг. Бодлогогүй үг дайрах гэсэн. Ер нь бол ойролцоо гэсэн. Түргэн үг гэсэн. Энэ өөрөө яг маш олон хүний амьдралыг одоо нэрсэндээ энэ түргэн үг нь балдаг гэсэн үг. Түргэн үг гэдэг болохоор ерөөсөө ингээд ийм бас ухаргүй, бас бодлогогүй. Бас ингээд жоохон хүлээх хэрэгтэй байтал яарн хэлэх юм уу? Яарн хэлж байгаа тийм. Энэ үг нь өөрөө энэ түргэн үг гэдэгт орно. Түргэн үгэнд орно. За жишээлбэл сургаалт төгс номын 29 орд дээр. За одоо энэ хэсгийг үзээд байна. Сургаалт төгс 29 орд дээр. Хэлэх үгэнд яаруу хүнийг чи харсан уу? Хэлэх үгэнд яаруу хүнийг чи харсан уу? Монхог нэгэнд тийм хүнээс илүү найдвар байгаа гэж хэлж байна. Хэлэх үгэнд яаруу хүн. За дөрөвний орчуулганд юу гэж бодож байгаа юм? Хэлэх үгэнд яаруу нэгэнд чи хардаг гэзээ. Монхог нэгэнд тийм хүнээс илүү асрах найдвар бий. Аа. Тэгж байна.
хоригдол Аха. хэл бүгэндээ яаруу ялгч. Тэр хэл хүүгэндээ маш яаруу юм түргэн. Гэзээ. Одоо ингэ хүн ингээд ууралсан ч маш хурдан ингээд яаруу ингээд уураа гаргацдаг. Уур ингээд ингээ өгөө гаргацдаг. Энэ одоо түргэн үг мөн тий? Маш түргэн байж шүү дээ. Маш яаруу байна. Доктор ингээд юу болог чинь тэргээ шууд гаргаж хэлчихдэг. Тэгээ дараа яг үгээр би нэр тэр үгийг тэг яарн хэлэх дэмий байж дээ гэж ингэ бодож байгаа. Тооллого номны 27-аас 11. Тооллого 20 дугаар бүлгийн 7-аас 11. За тооллого номны 27-аас 11. Одоос 11 дээр эзэн Мойсес таяга чи өөрийн Ааронтай даяар хотлооны суулуулад ус гаргуулахаар тэдний нүдний өмнө хаттай яригтуун. Ингэж чи тэдэнд хаднаас ус гаргаж даяар хотод түмэн ба тэдний мал амьтныг нь устгатуун гэв. Эзний тушаасан ёсоор Мойсес түүний өмнөөс таяг авав. Мойсес Аароноор хадны өмнө чуулганы суулуулад тэр тэдэнд сонсогтуун тэрслэгчтэй. Бид энэ хаднаас таанад ус гаргах ёстой юм уу? Ёстой юу гэлээ. Мойсес гараа өргөөд таягаараа хадыг 2 удаа цохив. Ус ариун ихээр оргилон гарч хотод түмэн бас тэдний мал амьтад ууцгаав. Харин эзэн Мойсес Ааронтой айлдахдаа Израилийн хүүгүүдийн нүдний өмнө намайг ариун хэмээн хагдуулахаар та нар надад итгээгүй учраас миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй. Энэ ус нь Мерибагийн ус. Энэ бол гомнон гомдсон ус гэсэн утгатай ус бөгөөд тэр Израилийн хүүгүүд эзэнтэй тэрсэлдэж тэр тэдэнд үүгээр өөрийн ариуныг нотолсон юм аа. За ингээд дараа нь ингээд юу энэ Мойсес Ааронтой юу гэж юм. Та нар энэ эзний амлсан тэр газар руу орохгүй гэж хэлж байгаа. Яагаад гэхээр тэр Мерибагийн ус гэдэг газар очиод тэд нар яасан гэхээр тэр ард түмэн ус байхгүй гэж гомдлох үед нь яасан. Мойсес энэ дэр маш ингэ Мойсес бол маш даруй хүн. Тэгсэн мөртлөө Мойсес энэ дэр төвчээр алдсан гэсэн. Төвчээр алдаж тэгээ тэр хадыг ингэж уусаж тэр Израилийн ард түмнийг ингэ тэрслэгчтэй гэж хэлээд би таанд ус гаргаж өгөх ёстой юу гэж хэлээд хадыг ингэ зогсчих. 2 удаа зогсчих. Тэгээ энэ өөрөө тэр Мойсегийн тэр түргэн зан тэр төвчээргүй зангаас одоо тэр үг ч гэсэн амнаас нь ингээ яаран гарч ирж байгаа. Тэгээ ингэж гарснараа яг үгээр эзний одоо дургуйсыг төрүүлж байгаа. Чи болон одоо та нар энэ Канаан газар руу орохгүй. Миний амлсан газар руу та нар орохгүй. Энэ ард түмний дагуулж орохгүй. Ингээд Мойсес тэр Канаан газар руу ороогүй шүү. Уул нь бүх юмыг тэр ард түмний 40 жил солиор удаан дэнгисээр гаргаад 40 жил солиор удаад ингээд агуулсан хүн хэм блэ? Мойсес шүү дээ. Тэгсэн мөртлөө яг Канаан газар руу орох болсон чинь яг ордгийн даваан дээр яасан. Ингэж яарн энэ одоо юу гэдэг бодлогогүй ярьж байгаа. Түргэн зан. Одоо түргэн зангаараа ярьж байгаа гэсэн үг. Тэгээ уурсаж байгаа. Уур гэлнээр гарч. Тэрнээсээ болоод энэ Канаан газар руу Мойсес орж чадаагүй гэсэн үг. Ааron ч орж чадаагүй. Мойсес яг орж чадаагүй гэсэн үг. Номдогчийн ус номдор бас нэг үг байгаа тийм. Тэр юу гэсэн үг вэ? Өчөөхөн одоо нэг яалаа. Тийм тансаг үнэртэй тосыг тэр чихний өмгөрүүлдэг гэнэ. Өчөөхөн яалаа ингээд тансаг үнэртэй тосыг тэр чихний өмгөрүүлдэг. Яг тэрнтэй адилхан хүний өчөөхөн ингээ мунхаглан тэр хүний алдар хүндийг давмгаална гэж хэлж байгаа байхгүй. Алдар хүндийг нь давмгаалдаг. Өчөөхөн дэнэглэл. Тэр хүн ингээд нэг жижиг энэ яг тэ жижигхэн зүйл шүү дээ гэж бас хэлж болохгүй гэсэн үг. Тэр жижигхэн зүйл нь ч гэсэн яг үгээр тэр хүний бүгд бүтэн тэр алдар хүндийг нь ч давмгаалах аюултай гэсэн үг. Тийм болохоор бид нар яарн үг хэлэх, бодлогогүйгээр үг хэлэх те түргэн зан гаргах, түргэн уурлах, түргэн цохих
Одоо Мойсе бол ингээд маш түргэн цогч шít. Хадыг 2 удаа цогч байгаа. Гэтэл тэр хад нь өөрөө хэн байсан гэхээр шин гэрээнд болохоор тэр хад нь өөрөө Есүс байсан гэж хэлж байгаа юм. Тэгэхээр тэр хадыг цогно гэдэг нь хэнийг цогсон байх вэ? Есүс. Эзнийг цогсон гэсэн үг. Тэр Мойсе эзнийг цогсон, уусаад эзнийг цогсон байгаа. Тэр хад нь усыг гаргасан хад нь өөрөө Есүс Христ юм а гэж хэлж байгаа. Шин гэрээнд. Тэгэхээр тэр уурсаад тэр хадыг цогч байгаа нь Мойсе өөрөө хэнийг цогч байгаа вэ? Эзнийг Есүс Христийг Бурхныг цогч байгаатай адилхан болчихж байгаа. Тэгэхээр ингээд нэг өсөндөө ийм одоо тэр бидний одоо дотор энэ одоо бидний хэл яриан дээр байдаг энэ 6 дахь эмгэг гэж хэлж байгаа. Эмгэг. Энэ бол түргэн үг, түргэн зан гэж хэлж байгаа. Энэ өөрөө 6 дахь эмгэг юм аа гэж хэлж байгаа. За тэгээ өнөөдөр бид нар ингээд нэг өсөндөө бид хүний хэл яриан дээр байдаг ийм 6 эмгэгийн талаар яриа. Тэгээ дараагийн одоо хэл ярианы хичээл дараагийн 7 хоногт нэг удаа ороод тэгээ дуусна гэсэн үг. Одоо хэл ярианы хичээл дараагийн 7 хоногт нэг удаа ороод тэгээ дуусна. Тэгээ бид нар нэг юу Яаков номын 3 дахь үлгээр ирнэ яриа гэдэг байгаа шүү дээ. Яг тэр болохоор одоо яг энэ хэл ярианы талаар хамгийн тод Библиэлд хамгийн их тод томруу одоо ярьсан хүн бол Яаков хэлж байгаа. Тэгээ Яаков номын 3 дахь үлгээр энэ хэл ярианы талаар ямар аюултай юм бэ хэл яриа гэдэг зүйл нь. Ямар айхтар хор хүмүүст хүрэж болох вэ гэдгийг ярьсан байна. Тэгэхээр дараагийн 7 хоногт бид нар энэ хэл ярианы одоо энэ хэл яриан дээр яаж эдгэрэх вэ? Тэгвэл бид нар одоо яаж эдгэрэх вэ энэ хэл яриан дээр? Тэгээ энэ хэл ярианы одоо хүч нь ямар аюултай юм бэ? Бас ямар агуу сайнаар нөлөөлдөг юм бэ? Хэл яриан хүнийг босон байгуулж, бас хүнийг яаж юм? Сүрэлт хүргэж. Хараавал хараана харагдаж байна. Ерөөл бас ерөөгдөж байна. Тэр энэ хэл ярианы хүч бол маш ийм одоо агуу хүч нуудаж байгаа байхгүй хэл ярианы дотор. Хүн итгэлтэй байх юм бол үнэхээр би чаднаа гэвэл эзэн дотор би чаднаа. Надад хүчийг өгч түүгээр би бүхнийг чаднаа. Надад хүч өгч түүгээр би бүхнийг хийнэ. Хийж чаднаа гэвэл тэр хүн яаж юм? Итгэлээрээ хийж юм. А би чадахгүй гэвэл тэр хүн чадахгүй байна. Тэгэхээр энэ хүний итгэл гэдэг зүйлтэй энэ бүх зүйл холбоотой байна. Итгэл гэдэг зүйлтэй. Тэгэхээр дараагийн 7 хоног хэдүүлээ явах өгөр энэ хэл ярианы хичээлээ үргэлжлүүлж үзээд тэгээд энэ хэл яриан дээр яаж бид нар эдгэрхийг энэ хэл яриан ийм одоо сайн муу одоо ийм хоёр том нөлөөллийг авчирдаг тухай үзээд яаж эдгэрэх вэ гэдэг талаар бас бид нар дараагийн 7 хоногт үзнэ. Өнөөдрийн хичээлийг ингээд яг бүрээд ингээд өндөрлөё тэгээд онлайнаар оролцож байгаа хүмүүст бас баярлалаа. Хамтдаа үзээд залбираад дуусгая. За залбирцгаая. За тэгээд гайхамшигт эзэн минь хайртай бахаа минь тэгээд бидний бас хэл яриан дээр ч гэсэн эзэн минь та бас эдгэрлийг өгөхийн тулд бидний хэл яриан дээр байгаа эмгэггүүдийг энэ алдаануудыг бас илчилж байгаад баярлалаа бахам минь. Үнэхээр эзэн бид бас таны үгийн дагуу бид үнэхээр эзэн минь яг энэ хэл яриан дээр бүрэн эдгэрсэн хүмүүс байхыг хүсэж байна эзэн минь. Бид нар үнэхээр бурхан минь худлаа хэлхийг хүсэхгүй байна эзэн минь. Бидний ам үнэхээр заавал үгүй бол үгүй байхыг хүсэж байна эзэн минь. Бид бас ховжиг хөөсөлгүй хүмүүс байхыг хүсэж байна. Бидний яриа үнэхээр үр жимсгүй, үр дүнгүй, дэмий хоосон тийм чалчдаг, дэмий хоосон ярьдаг тийм хүмүүс байхыг хүсэхгүй байна бурхан минь. Бид бас үнэхээр хэлснээр бас яг хэрэгжүүлдэг, бодит үүс болгодог, үр жимс болгодог хүмүүс байхыг хүсэж байна. Та бидэнд тийм итгэмжтэй зүрх сэтгэлийг өгөөч эзэн минь ээ. Үнэхээр танд өргөж байна. Харин эзэн минь. Бурхан эзэн минь бид нар бас хитрхи их дэмий хоосон олон зүйлийг бас ярихыг хүсэхгүй байна эзэн минь. Бид үнэхээр хүн хүнтэй уулзаад бид үнэхээр энэ дайны дэлхийн имийг хамж шимж ярихыг хүсэхгүй байна. Бид харин яг ярих ёстой зүйлээ ярихыг хүсэж байна бурхан минь. Та биднийг удирдах өгөөр. Удирдах өгөөрэй эзэн минь ээ. Бид нар бас тийм бодлогогүй, хайхрамжгүй ярьдаг хүмүүс байхыг хүсэхгүй байна эзэн минь. Бид үнэхээр хэлэх үгээ үнэхээр 7 тунгааж нэг удаа хэлдэг байхыг хүсэж байна. Бид үнэхээр 7 хэмжиж нэг огтолдог байхыг хүсэж байна эзэн минь. Бидний үг үнэхээр тийм яаран даарн түргэн гардаг биш.
бид үнэхээр илүү хүлээцтэй, төвчээртэй, маш сайн тунгаан бодож үгийг бас хэлдэг байхыг хүсэж байна. Эзэн минь та бидийг удирдах өгөөрэй. Эзэн минь танд үнэхээр даатгаж байна. Хааштай эзэн минь таны үг бол үнэхээр үнэн учраас үнэхээр танд алдрыг өргөж байна. Бид үнэхээр бусдад адил ямар нэгэн тэр хоёр санаа үрлэж бусдыг тусалдахыг хүсэхгүй байна эзэн минь. Бидний үг үнэхээр шулуун бөгөөд шудраг. Үнэхээр тэр байгаа онж байгаа тэр сум шиг, шилмэл сум шиг тийм байхыг хүсэж байна эзэн минь. Бид энд тэндэн харахыг хүсэхгүй байна бурхан минь. Яг л тэр байрны голд нь харахыг хүсэж байна эзэн минь. Тийм бас мэрэгэн шудраг зөвхт зүрх сэтгэлийг та бидэнд өрөөж өгөөч. Эзэн минь танд өргөж таны хүү Есүс Христийн нэрээр бурхан аавд бүгдийг даатан залбирч байна. Өнөөдрийн бас энэ цагийн төлөө талархаж чинь бүх хамтран бурханд байх болтугай. Амен. За баярлалаа. За тэгээд дараагийн 7 хоног хэлүүлээ хэл ярианыхаа хичээлийг дуусгаад дараагийн 7 хоног автус манаас бүгдээ их хичээгээрэй. Хэл ярианы хичээлээ дуусчаад хэлүүлээ нэг баптизмын талаар бас ярих гэдэг байна. Баптизмын талаар бас нэг товчхон 17 минут орчим ярина. Тэгэхээр энэ бас яг одоо энэ альфа ангийн эхний одоо альфа 1-ээр нэг энэ ангид суралцж байгаа одоо хүмүүс бас яг баптизм хүртэх шаардлага бас байгаа. Баптизм гэдэг нь болохоор нэг өсөндөө та бүхэн Бурхны өмнө яг гаргаж байгаа шийдвэр дотор би бат зогсноо, би бат байгаа шүү гэдгээ баталж байгаа би баталгаа. Тэгэхээр бас автус маань бас ерөн би цааш эзэнд итгээд ингээд амьдрнаа гэж байгаа тэр автус маань бас ингээд шийдвэр дотроо бас баптизм хүртээрээ. Тэгээ та бүхэн бас сайн өөрсдөө бас сайн залбирч бэлдээрээ. Тэгээ дараагийн 7 хоног хэлүүлээ танхимаар уулзъя. Тэгээ онлайнаар орсон хүмүүстэй баярлалаа. Бүгдээрээ түр баярлалаа. Зөвхөн ороо нэг За яриараа гэж хэлсэн.